сонсогчдоо. Явъя. За явъя. Манай Нэсэг тавгийн 33 дугаар үгээр хэлж байна. Тийм үү? Явъя гэж чи эхлэегүй байх зүгээр шат. За эхэлсэн юм уу тий? Эхэлсэн. За эхэлсэн. Тэгээд манай Нэсэг тав подкастын 33 дугаар үгээр эхэлж байна. Тэгээд манай энэ удаагийн зочноор DJ Roxy aka Mind Key ашиг. Яа shit. Үгээр орж байн. Тэг юу ч гэсэн те энэ дугаар эхлэхээс өмнө баяр хүргэе. Сонслоо группийн 1 жилийн болж байна. Тэгээ өчтөр бас маш том гоё лайв хийсэн хөл хорионы дараа тийм лайв хийсэн газар хүн байхгүй та нар зайл гадаглах бацаас тоглосон юм аа. Тэгэхдээ бэлгээ ингэж гоё ярих хэрэгсээ ярих байхгүй ч юм. Байхгүй. Яа тэгэхээр бэлгээ яг үнэ хэлэхэд. За үнэнгээ хэлэх үү? За тийм үнэнгээ хэлье. Үнэнгээ хэлэхэд бол бид нар бараг сая 1 цагийн дугаар бичсэн. 1 цаг ерөөсөө маш сонирхолтой гоё яриануд болсон хөгжим кино, инди, урлаг юу гэдэг маш олон сонирхолтой түүхүүдийг ярьсан боловч тэр бүх гоё бичсэн тэр рекордыг бэлэг баяр маань микрофоноор өөрхөн ноутбукны микрофоноор бичсэн байжээ. Тэгэхээр тийм учраас бид нэр яг 1 цаг биччихээ тэгээд дахиад эхэлж байна. За тэгээд юу вэ Roxy тэгээд ойр сонь сайхан юу вэ тэгээд одоо уулзч юм шиг тий. Тий одоо тий юу вэ тэгээд за тийм ээ би алдсан. Тэг яах гэдэг. чи алдсан. Би алдсан тэгэл. Энд ихтэй үрээ. Энд тийм би ч яг би ч алдсан үнийхээ зүгээс хэлээ би ингээд тэр яг бичиж дуусаад 0 ороод ирүүлээ сонссон чинь амар муу байсан. Уучлаарай намайг уучлаарай. Би зочноос уучлахгүй мөрэн, андаас уучлахгүй мөрэн, өөрөөсөө уучлахгүй би үл зээл. За явцгаая. За let's go back. Тэгээд Roxy юу вэ тэгээд Roxy бол хөгжим маш сайн мэддэг хүн байна. Хөгжмийн судлаач. Тийм. Хөгжмийн бүр ингээд юу лээ? Radio host, enthusiast radio host. Тэгээ яг одоогоор болохоор Fat Cat хийжсэн юу? Одоо болохоор тэг Fat Cat Jazz Club-ийн ерөнхий менежерийн албан тушаал ажиллаж байгаа. Тийм. Та нар ч гэсэн fucking хийж байгаагүй топ сервис гэж үзүүлнэ. Fat Cat. Яа тийм. би зүгээр энийг бэж тийм л. Хоёр яриа. За яаж вэ? Нэг одоо Roxy яриарай. За жаа нөө юу? Би шууд би ярих юм дөхөд байна л та. Ханда. За. Юу. Саяны хэсэг устгах хэвээр юу? Арай л too much эснэ. За. Тэгтээ та нар яг энэ хүртэл ингээд төвчл сонсч чадсан бол цаашаа сонсороо бид нар яг эхний сая ярьсан шиг ярих устгах гэж шүү дээ. За. Одоо устгах. Гого. Ер нь 5 минут хийсэн байгаас тий. 3 минут. За 3 минут гайгүй штэ. Та ингээд сонсогч минь тий 3 минут сонсож баа. 3 минут ингээд төвчж саяны ингээд нэг галзуу үний яриаг сонсч чадсан бол тэгээ цаашаа ингээд төвчээртэй сонсоорой гэж хүсмээр байна. Тэгэхээр цаашаа илүү гоё ярина. За тэгээд юу вэ Roxy? Хөгжилтэй залуус юм аа. Эхний хэсэг ялцчихгүй айгу гоё явж исэн. Гэхдээ it's okay. Тэгээ хамгийн сүүлийн сонин гэвэл угаасаа сонслогийн яг өнөөдөр ахгүй юу? Өнөөдөр 1 жилийн айн болж байгаа. Тэгээд яг 20 оны тэгээ Тэгтээ яг хүмүүс ер нь бол тийм сонсогч нартай зориулаад дахиад ерөнхийдөө хэдүүлээ жоохон яриулаа чи. Тэгээд сонслоо гэд community байдаг. Тэгээд Facebook group байхгүй. Тэгээд яг 20 оны 5 сарын 16-нд нөгөө нэг Stardust-ийн Music Sounds Better With You гэд дууг постлсноор ер нь бол ингээ групп ихэлсэн гэж хэлж болно. Тэгээд одоо ингээ эргээ харахаар бас ингээ санаандгүй айгу тийм айгу утгатай тий утга төгөлдөр пост орсон байж тий. Өдөртөө нэрээ гайхмаар нөгөө cuz Music Sounds Better With You гэд хэрчэн угаасаа нөгөө нэг хүнтэй хуваалцчих ингээд гоё байдаг шүү гэл те нөгөө тэр утгаараа ч юм шиг те тэгээд би яг тийж бодоод ихний постыг оруулчихсан байхгүй юу тэгээд хамтдаа хаста юу лээ 1000 дуу хамт сонсон юм онсыг гэсэн байхгүй гэсэн чинь actually одоо баг 3000 дууны плейлист үүссэн
Тэгээд би яаж таахгүй нөгөө нэг угаасаа нөгөө плейлистүүд дээр хитэн дуу орсон гэж харагдаж байгаа шүү дээ. Тэгэл ингээл нөгөө нэмчдэг just for fun тийм тоон баримтууд амар сонирхолтой байдаг шүү дээ. Тэгээд сүүл 2000 хитэн зүйлээ 600 жилүү дуу байсан хгүй юу. Тэгээд сая сүүлийн одоо энэ сарын манай сэдв болохоор best of сонслоо гэдэг. Угаасаа энэ сар нөгөө нэг жилийн болж байгаа болохоор нөгөө гişүүдийнхаа all time favorite тэ ингээл best гэсэн тий одоо best remix гэдэг ч юм уу тэ эсвэл best hip hop дуу минь энэ шүү гэлтэй. So like team special дуунуудын сарыг зарлцсан. Тэгээд аль хэдийн 300 хэдэн дуу цугласан. Тийм ба. Тэгээд өчтөр айгүй гоё юм хийсэн. Би тэгээд одоо яг нөгөө нэг YouTube-ээр бол нөгөө нэг DJ set-ууд маань орж байгаа. Тэгэл би тэрийг бас хажуугаар намжуулаад гээс одоо гэдэг нь 5 сарын 16-ны тий орой 8 цаг 18 минутанд тий эхний хоёр бол орсон байгаа. Тэгээд тавчгандаа яг юу хийсэн гэхээр нөгөө нэг гişүүд дунд маань нөгөө дижнер их байдаг. Тэгэл ер нь бид хэд ч ингээл нөгөө би намаа мэддэг те ингээл юм close байдаг болохоор ер нь бол нэг жил болж байгаа ингээ гоё юм хийгээл. Тэгээд угаасаа нөгөө нэг ковидаас болоод янз бүрийн юм хийж болохгүй учраас зүгээр нөгөө DJ set-үүдээ ингээд рекорд хийгээд тэгээд стрим шахтээ тэгээд зүгээр цацж байгаа юм дөө. Тэгээд хамгийн түрүүнд яг одоо тэг хамгийн их хүнд одоо ажлыг нуулж байгаа Санчита маш их баярлаа гэж хэлье. Хайртай шүү. Манай дугаараар орж исэн. Санчи маань яг энэ цаг мөчид тэгэл газ эдитлэл тэгэл аплод хийж байгаа. Угаасаа нөгөө нэг өдрийн зайд ялцчихгүй өчтөр хичээл тэгэл цацагдж байгаа. Тэгээд хайнаг гээд рестораны хамт олонд ялцчихгүй ингээд хамт олон гэдэг үг шууд ороод ирд юм тийм. Баярлаа тий. Хайнаг рестораны тий хүмүүст маш их баярлалаа. Тигэр бас дамжуулсан байгаа. Тэгээд тидэ бас баярлалаа манай. Сонслогийн гишүүн дээрээс манай бас Fat Cat-ийн bartender barman-ийн тиг бол сайн мэдэх баха. Тэгээд тим маань холбож өгөөд тэгээд энэ бүх зүйл ингээл ер нь ингээл аюу гоё ингээл араараас ингээл бүтээл явцсан. Тэгээд видео крүүгээс Санчигаас гадна бас нөгөө Бумата баярлалаа. Бум Эрдэнэ гээд бас айгу мундаг тийм видео мейкер залуу байгаа. Тэгэл ер нь бол тэгэл яг үнэ хэлэхэд зүгээр холбогдоол те. Йоо за ийм их чинаа ингээд чи завтаа юу гэл даваа гэл те. Ер нь бол бүгд тэгэж хийсэн. Тэгээд даваа божон шүү дээ. Тийм DJ нартай бүгдэнд нь бас баярлаа гэж хэлье. Дээрэс нь манай ер нь гişүүд дунд маань ингээл айгу олон салбарын хүмүүс байдаг. Тэгээд бас хайрт балжмада баярлаа. Зурагчин Heradon хам shout out. Тэгээ манай зургийг нь бол хариуцаж дарсан байгаа. Тийм зурагчин. Өчтөрөөс зураг дарсан юм тий. Тэгээд өөр ер нь гяс хүмүүстэй баярлаа гэж хэлэх айгу зөв баха. Тий. Манай модератор баярлаа гэж илчөөс манайхыг ер сонсдог байгаа тий. Одоо тэ сонсохоор пост шүү. Зүгээр энэ хүмүүс маань ийм юм хийсэн шүү гэдгийг л ингээл докюмент хийж үлдээж байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ингээд сонсуулна. Яалтчгүй айгүйх баярлж гинөө. Тэгээд дижнер маань болохоор psychedelic prism the memories-ийн тэгээд манай бас нөө хуучин модератор байсан Incollion тэгээд одоо модератор байгаа Sobuska буюу одоо most wanted гэсэн утгатай үг баггүй. Тэгээд миний нэр байгаа. Тэгээд BJ Passenger байгаа. Тэгээд баярлалаа. Дээрэс нь бид угаасаа нөө сонслоо community маань Бэтхүүг ерөнхийдөө аяух дэмждэг тий. Тэгээд close friend. Тэгээд Бэтхүү DJ producer Бэтхүү маань бас сэтэ хүрсэн юм аа. Тэгээд өчтөр тэгээ ялцчөө айгуу гоё болсон. Тэгээд цагаа гарч гисэн айгуу гоё. Тэгээд нөгөө хайнаг рестораны rooftop-нд байсан байхгүй юу? City Tower-ын 25 дахь 2 мэдж байгаа. Тэгээд энэ зоны бас hot spot-уудын нэг болох баха. Тэр газрын нэг сонирхолтой юм болохоор нисдэг тэргийн юу байд юм бэлээ? Тий. Яа, нисдэг тэрэгтэл тэнцээ буухан шүү тий. Тий. Fuck man. Яг helipad зүгээр нисдэг тэрэг нисгэхээр хэрэг зардалтай гэдэг бол тэр бензин хэр уудаг бол амар ах тий. Тэр нөгөө jet гэдэг нэг тийм нисдэг тэрэг түрээслэх газар байт юм лээ. Монголын уу? Тий. Чи бүр яг үнийн дүнгийн мэдэж байна уу? Харин би хэлэх гээл юм л та.
цагийн сая 200 илүү. Окей. Тэгэхдээ тэрнээс ч үдээш магадгүй. За. Би тийг сонсчихсан. Тийм тэгээд яна хүмүүс нөгөө нэг шагнал авч байгаа юм шүү дээ. Хүмүүс марчаагүй байгаа даа гэдэг шиг. Тэгээд манай модераторудаас одоо болохоор нөгөө нэг Сууги, тэгээд Синдер, тэгээд Буска энэ гурван маань ингээ модератор хийж байгаа байхгүй. Тэгээд бас баярлаа гэж хэлмээр байна. Сонслоо. Бусдаар мартаг баха. Өчтөрөлтөө бас гоё өдрөөс шүү гоё нар мартай. Өчтөр гоё өдрөөс өчтөр бол зуны эхлэлээсэн. Yes. Үнэхээр сайхан байсан. Би бас өдөржингөө гадаа ингээ зүгээр л хүмүүстэй юмэр зогссон. Аим гоё өдрөөс. Тэгэд юу би яг нөгөө нэг төрч удаа тэгж хэлсэн шүү дээ ингээд яг тийм зуны нээлтийн нэг тийм мэдрэмж бол яг авсан шүү дээ. Зуныг өгтөж авсан тийм. Тэгэхгүй ингээд нөгөө хэдүүлээ чи сая айгу удаа нөгөө карантинд байцсан чинь яг ингээд 4 сарыг нэг бас мэдрэг үч юм шигтэй. Тэгээд ингээд 5 сар болсон юм шиг санагдахгүй байгаа байхгүй юу? Би одоо ингээд 5 сар болохыг ингээд хүлээгээд байгаа зөө. Чи аль хэдийнэ бодлоо. Талдаа орсон юм шүү. 5 сарын 16 болсон баг чинь юм. Юу л ахлаа цаг агаартай аим холбоотой байна. Тийм ингээд сүүлийн 2 хаврын сар маань аим хүйтэн байлаа. Тэгээд өчтөр бол бүр ингээд аим бодлох юмсан. Бүр аим гоо бүр яг нөгөө нэг утасны нөгөө weather app гэдэг шүү дээ. Тэрэн дээр яг дан нар байсан байхгүй. Цаг агаар яа. Тий. Тэрэн дээр яг дан нар байсан. Дан нар байсан. Гэтэ хальт өвөл маань гарч ирсэн. Тэгээд жоохон бороо туслаад гэтэ эргээд нартай айгуу гоё өдрс байхalт. За тэгмүүд яг хөө ингээд сонслоо группийн талаар юм асуумаар байна л да. Тэгээд одоо яг ямар групп юм бэ? Яг би өөрөө бол жоохон ойл муутай л байна л да. Ингээд зүгээр л ингээд хүмүүс ороод зүгээр дуу постлоод хамтаа сонсд юм уу? Эсвэл одоо зөвхөн хөгжмний ч юм уу, хөгжим хийдэг хүмүүсийн групп юм уу? Яг ямар групп юм бол? Тэгээ ерөнхийдөө нөгөө UBP-гийн зүгээс юм community-нууд үүсгэж байгаа. Тэгээ UBP гэдэг нь Улаанбаатар паспорт. Тэгээд уулаа идлээ, үзлээ гэд явж байгаа байхгүй. Тэгээд тэрний ингээд сонслоо мэдээж тийм чиний хэлдгээр нөгөө нэг хүмүүс нөгөө нэг хоорондоо дуу хөгжим хуваалцах юм зорилготой. Тэгээд яг зүгээр би хувийн ингээд нөгөө нэг туршлагаастай ингээд personal experiences ингээд бодонгууд ингээд за өсрөл ингээд Facebook одоо юу гэдэг пэйж дээр ингээд дуу маа ширлэл тэгэл нэг хинж хардггүй шүү дээ. News feed-ийн дунд ингээд алдагдчихдаг ч юм уу тий. Тэгээ би угаасаа л тэгэл Бацаамынхын нөгөө радио мазад ажилладаг гэсэн болохоор нөгөө нэг дуу хөгжим хуваалцах нэг тийм чин хүсэлтэй байнгын л байждаг байсан. Тэгэл тэнгууд тийм олон хүмүүс угаасаа байдаг тий. Тэгэл нэг хөрхөн community гэдэг чинь угаасаа нөгөө нэг айгуу тийм чухал зүйл юм байна л да. Ялцчихгүй нөгөө ижил сонирхлоороо ингээд нөгөө you're not alone гэдэг нэг хальт мэдрэмжтэй. Тэгээ дээрэс нь ингээд гоё молчоод ингээд хуваалцмаар ирж тээ. Тэнгууд ингээд яг хөгжим дуртай хүмүүсийн дунд ингээд хуваалцсангууд бас нэг арай сонирхолтой тээ ингээд. Тэгэл өмнө нь болохоор ингээд орсон ерөнхийдөө пост болгоныг ингээд үзэл угаасаа нөгөө нэг YouTube плейлистэд үүсгэж байгаа байхгүй. Тэгээд бас Spotify дээр плейлистэд үүсгээд тэгээд ингээд нөгөө сар болгон сэтвтэй. Тэгэл жишээ нь одоо сая хавар болоход ингээд 3 сард Springfields гэл плейлист хийсэн. Тэгэл Монгол дууны сар гэл те. Одоо 10 сар тагсан чинь саундтрекийн сар ч юм уу те ингээл сэдвүүд өгдөг байхгүй. Halloween бас нэг өстэй. Тийм Halloween event хийсэн. Тэгээд угаасаа нөгөө нэг зорилго нь болохоор тэгэл ерөөсөө л тэр нэг тийм зүгээр хуваалцах те ингээл хамтдаа гэсэн тэр нэг мэдрэмж авах. Тийм хамтдаа цаашийн зүгээр ингээд ижил сонирхолтой хүмүүс хоорондоо ингээд байх. Чинь бас нэг үеийн хамтдаа шүү дээ. Тийм ээ. Хүн яг зүгээр нэг юм гоё өөрт одоо мэдрэгдсэн зүйлээ ч юм уу те өөрт гоё төрсэн мэдрэмжээ бас нэг бусдаа хуваалцмаар байдаг шүү дээ. Тэгээ би яг энэ өөрт одоо төрсэн мэдрэмжээ бас бусд хүмүүст ингээд төрөөсэй гэж хүсэж байгаа гэдэг ч юм уу. Тэр зорилгоор хуваалцдаг байх л та одоо кино дуу ямар ч юм ялгаагүй. Яа. Тийм. Тэгээд ер нь бол нилээн grow хийсэн яалтчих. Амар өсөж өрөвчсөн. Тэгээд хүмүүсээ болохоор бас хөрхөн асуулттай тийм ингээд яг топ 3 артистаа нэрлэл гэдэг асуулт байдаг байхгүй. Тэгэл тэрнээс бас ингээд хүмүүсийн сонирхлууд нь харагддаг ч юм уу тийм. Тэгэл яа хөгжимч бас тийм дотоомлох зүйл ерөөсөө биш. Тийм. Тэгээд
Тийм байна. Яг Тийм зорилготой community. Би бас өнөөдөр нөө join хийсэн л тээ. Тэгээд нэг асуултууд дээр нь хамгийн 3 тэг all time fave гэдэг чинь тэр артиста нэрлэгсэн чинь бас л нэрээ хэсэг юм бодогдуулт юм байл шүү. Харин тийм. Амар хэцүү асуулт хэлээ бас. Харин тийм. Тэрийг манай нөө хуучин модераторууд дунд маань болохоор хин Инкулайн, MR тэгээд тулгаа гэдэг 3 юм зал байсан хгүй. Тэгээд яг тохой болохоор нөгөө нэг хүмүүсийн саналаар авч ирсэн. Тэгэл ер нь бол ингээд одоо юу гэдэг манай хот чинь тэгэл нөгөө нэг интернет хөгжөөд тийм яг community хамгийн одоо tight community маягийн юм асуулт байсан юм уу та? Асуулсан ба. Тий. Тэр үеэс яг ингээд би наа мэдсэн хүмүүс ингээд байгаа байхгүй. Тэгэл ингээд нэр нь ингээд үлдсэн тий. Манай хүн чинь нэрээ ингээд хөгжим ингэж сонсдог хүн шүү гэдэг ч юм уу тий. Тийм болохоор яг нөгөө олонхын саналаар ингээд vote хийсэн чинь тэр 3 одоо модератор сонгогдчихсэн байхгүй. Тэгээд манай тэр модераторуудын нэг нь болохоор санал болгоод ёо яг 3 артистаа нэрлэе бүр яг тэр хүнийг барыг таньж болох юм шүү гэд. Тэгэхээр ингээд нөгөө quality over quantity те ингээд нөгөө тоондоо биш яг ингээд жоохон чанартай хүмүүсийг те цуглуулах жоохон зорилготой. Эсвэл яаж нэг асуулт байна. Тэгвэл гурлаа 3 all time хамгийн дуртай артист байх шүү. Би яг хамгийн сүүлд тэр асуултанд хариулж оролцсон хүнээс асуумаар. Анандаас эхлэмээр вэ? Би яг бэлэн биш ээ. Чи ямар ч хариулж оролцоо өстэй. За яг хөө зөв яг үнийг хэлэхэд бол би бол ингэж боддог байхгүй юу? За одоо түрүүн хэлсэн зөв миний одоо focus taste гэдэг ч юм уу те яг тийм stable болоогүй. Би яг өөрөө хөгжим тал дээр ч юм уу, кино тал дээр ч юм уу би өөрийгөө яг тийм айхтар айгу фундамент цайтай эсвэл тэрэн дээр мэдлэг цайтай хүн гэж юусоо боддгоо. За. Тэгээ би тэгтээ яг юу гэж боддог гэхээр ер нь бол би одоо зөвөр ямар байдаг гэхээр би аль болох бүх юмд айгу нээлттэй ханддаг. За. Тэгтээ ингээд мэдээж ингээд сонсоо таалагдахгүй юм бол биш үү таалагдахгүй гэдэг. Таалагдвал таалагддаг гэдэг. Тэгээ яа зөв хэлэх гээд байгаа юм юу гэхээр юу юм бэ? I'm not ready to answer. Чи 3 артисттай хариулахад бэлэн биш байгаа юм уу? Чи зүгээр яг одоо тийм орж иж байгаа юм байна уу? Яг үнэ л над амар ажил санагдаж байна. Гэхдээ зүрх яг ингэ чи одоо хариулна шүү дээ. Яг одоо хариулгууд яг чиний одооны сэтгхүү байгаа байдал үзэл бодол чинь гарч ирэх юм шүү. Гэхдээ би одоо ингэ тэрээс доо сонсохгүй байгаа таахгүй. За байхгүй мэн. Тийм шүү. Энэ асуултыг нэг бол хүнд гэж одоо ингэж нилийн тийм хүн бодож болно заяа. Нэг бол чи зүгээр яг орж ирсэн 3 хүнийг хэлж болохгүй. 3 хүн ч яг нэг артиста хамтлагч юм уу. Зүгээр л чамд цаанаас ч ингээд те яг тэр 3 гэл тэмүүл хийх. За ингээд хөө. Яг үнийг хэлэхэд бол би яг одоо шууд хариулж чадахгүй байна. Гэхдээ одоо цөмөрөө яриа явж явах дундор ядаж надад нэг нь ороод ирдэг ч юм уу те. Ороод ирэх юм бол би шууд тийм. Чам бол бэлэн байна уу? Байна. Хэлээ. За бэлэг сонсъё. За. Нам номер 1 бол ялч Radiohead. Radiohead бол яг тэр миний хөгжмийн ертөнцийн үе таалгыг нээж өгсөн хамтлаг. Өмнө нь би зүгээр төөрж исэн юм байлээ. Хоёрцох нь штэ Bonobo. За Bonobo бол нэг тийм Bonobo гэж хамтлаг байхгүй юу? Хамтлагч штэ нэг ганц DJ producer тийм. Гэтэ мань хүн хамтлагтайгаа live show хийдэг. Тэр яг намайг нэг аим ганцаардж явдаг. Яг бүр яг Сингам ингээд бүр 14 тавтай хахад ганцаардж явдаг үед ингээд амар хань болж исэн гэх юм уу да. Тийм амтлаг би одоо л сонсдог. Гэхдээ яг сүүлийн мань хүний тэр нэг юм жоо талдаггүй. 3 дахь нь юу бол за 3 дахь дээр жоохон хэцүү л дээ. Гэхдээ би За яг угаасаа яг шууд толгон дөрж орж иж байгаа гэсэн шүү дээ. Тийм. Тэгмүүд яг ингээд 2 юмны нэг л болчиход байна л та. Нэг хоёрыг хэлчихгүй. За хоёрыг хэлчихсэн. Нэг нь тэр хоёр нэг л хэлчихсэн. Нэг нь болохоор ингээд machine girl. Тийм. Би тэрийг ингээд machine girl гэх бүр ингээд чи сонсч үзээгүй дээ. Сонссон үзсэн юм уу? Нөө амар электро хүмүүс амар хитрхи амар юм. Тийм. Чи нөө дандаа гүүхтэй сонсдог. Тийм харин яг гүүх сонсоход тэр бүр амар ингээд яг амар уулзах харин тийм яг тэр ингээ яг намаа ингээ нэг юм амар уналтын үеэр ингэж босгож иржсэн дуу байхгүй. За нөгөө нь Death Grips гэдэг. Death Grips болохоор ингээд төөх ийм дуутай ийм хамтлаг байж болд юм уу? Би энийг сонсч болж байгаа юм уу гэсэн мэдрэмж өгсөн байхгүй.
Тэгсэн мэт амар гоё байна. Би бүр амьд байгаа мэдэрч ийн гэсэн тийм мэдрэмж өгсөн. Тийм бодлоо байна. Гэмях тэр. За, окей. За, аян кайх юу? Окей. AKA Roxy. Тэг. Надаа би нөгөө нэг шууд орж ирснээрээ тэгэл угаасаа олон жил ингээл нөгөө хизээч эргээд сонссон гэд нэг ийм нөгөө нэг ийм дотн найс шиг ингээл тэ ингээл тэрэл авдаг. Тэр филингээ өгдөг ингээл хизээч сонссон нэг тийм гоё home feeling өгдөг хамтлагуудыг хэлээ гэж бодож байна. Нэг нь бол ялтч радио девт. Radio Depth. Radio Depth гэдээсэн чинь сайхан sorry гэхдээ би нэг хальт яхад Radio Depth бол бас яг миний бас нэг амьдралын одоо нэг хэсэг үед бол амар ханал самтлаг мөө гэж өөргөө дуу сонсдгоо гэдэг байгаа маа тий. Үгүй. Гэхдээ тий. Бас яг л одоо чи радио девч гэхээр нэг бэдэггүй байхгүй яг нэг юм өөрсдөө гэсэн тийм яг юм онцлог бас яг чиний хэлдгээр яг нэг хүн ингээд зүгээрдэг гэсэн шиг тийм мэдрэмж өгдөг тийм нөгөөх нь болохоор яалтчгүй beach house dream pop beach house-ийн би зүгээр ингээд өөрөө эхлэх гайхсан байхгүй тийм нэг тийм catchy ерөөсөө байдаггүй яг ингээ бодоод үзсэнгөө тэгээд яг dream биш хин beach house руу яг орвол яг ордог юм байлээ л дээ. Тэгэл hi-fi радиод ажиллаж байх үед яг ингээд анхны тэр Gila гэдэг юм уу сонсчихсан баг шүү. Master of None маань гэд. Тэгээд яг гайхчихсан байхгүй. Вөө бас ийм одоо орчин үед юм мөртлөө нэг тийм дээр үеийн vibeтай тийм дуу идэг. Тэгээ ийм dreamy заяа тэгсэн мөртлөө ингээд нөгөө тийм одоо dream pop shoegaze гэдэг урсгалыг ярангуйц ч ингээд бас жоохон юутай нөгөө нэг гитарны дээр эффектүүдтэй айгу холбогдсон шүү дээ. Shoegaze гингүүд ч нөгөө тий доошоо ингээд мангар олон нөгөө нэг эффектүүдтэй ингээд педаллуудаа ингээд педалал харж идэг. Тэр утгаараа тэнгүүд ингээд яг shoegaze dream pop урсгал ялтчул би л үнэхээр л дуртай юм байлээ. Тэгээд тэр дундаа dream pop нь болохоор арай илүү тийм clean тийм л одоо эффектүүд байхгүй хэрнээ нэг тийм сонир мэдрэмж өгд юм аялтчгүй. Тэгээ ингээд өгнүүд нь болохоор ингээд нөгөө нэг ямар нэгэн юмны тухай зүгээр дуулж байгаа биш. Яг тийм poetic байдаг байхгүй. Ийм зөөрлөд хэлж мэлцтэй гэдэг lyrics-ыг уншихаар тийм сонин зөөрлүүлээд хэлж мэлцэн тэгээд ингээд гэдэг чангайхмаар тийм сонин өвөө мөхтэй. Тэгээ яг тэр feeling бол бүр би тэгээ бүр зорж тэ ингээд үзчихсэн шүү дээ нөгөө нэг Pitchfork Festival болоод Парист. Тийм би бүр ганцаараа зүгээр ингээд явцсан зөө бүр зориод тэгэл зориг гараал тэгэл. Тэр тухай бас ярьчлах юм тийм. Айдын талаар ярина гоё. Харин тэгээ би чаас үзчихсэн шүү дээ бүр. Хамгийн дуртай хамтлагуудаа үзсэн юм шүү дээ. Хамтлагуудаа ер нь тий бас байна үзсэн шүү. Уусаа тэгэл зорих хэрэгтэй юм л зүгээр зориглал. Яа. Үзье гэл тэ. Миний үед ингээд мөрөөдсөн бүр. Би бүр амар сонь ясахгүй. Би өөрөө би нам үзнэ. За. Харин тий. Яг л тэгэл ингээл universe ингээд тэр ингээд чиний юу ингээд сонсд юм шигтэй ингээд хальт ингээд бүтээж би бүр 6 сар шийдчихсэн байхгүй ингээд ямар ч тийм мөнгө төгрөг ивчихгүй тэ тэгснэ ингээд хальт ингээд нэг ми яг төрсөд оруулчихсан. Тэгээ ингээд нэг жоохон мөнгөтэй болцсон. Тэгээ аважс ч л бэлэг гэдэг нэг жоохон мөнгө байсан гэсэн чинь яг тэр пост гарч ирээд Pitchfork Festival болох чинь Paris гэснэ. Beach House тоглож байна гэсэн. Beach House тоглоно гэтгсэн. Тэнгүүт нь гин гэжсэн нөгөө мөнгөөрөө шууд билетийг авч энэ 3 өдрийн. Тэгэл оо бүтгүүгөө ингэ тэр чинь жоохон бас юу штэ бүрхэг штэ. Тэгсэн юм зүгээр яат ингэ тикетийг авцсан. Тэгээ 10 сард нь 4 сарын дараа авчихсан. Anyway тэгээд Radio Depth, Beach House за 3 дахь тэтэ ялцч нэг олон хүмүүс орж ирэх юм дээ. Яг эхний 2 бүр clear ингээд гихэнгүүтэй. 3 дахь гэвэл нь штэ. Ялч олон орж идэв шүү. Тэнгүүт ингээд жоохон янз бүрийн юм сонсдог гэдгийг харуулахын тулд ингээ өөр жанрах байх хэрэгтэй шүү дээ. Google дээр зүгээр. Тий. Миний үед 3 дахь хэд нь хамгийн сүүлийнх л байсан. Shit. За окей, яг artist гэдэг утгаар нь амар хүндэлдэг тэгээд тийм нөгөө
айгу хөдөлмөрч гэдэг утгаар нь бол би FK Twigs амар дуртай. Би бүр ингээд мань үний бас тэр дуунд орсон байдал. Би бол бүр ингээд бүх дуунд ингээд бүр яалч бүр ингээд мэдэрч ойлгож мэдэрсэн шүү дээ. FK Twigs юм тоо. FK Twigs гэдэг мань хүн англи тэг British англи л уу. Тэг. Тэгэл одоо тэгэл хүмүүс яг уу тэгэл нөө Роберт Паттинсон X гэлтэй тэгж мэддэг магадгүй мэдгүй. Эсвэл нөгөө A$AP Rocky-гийн дуу те хамтарсан гэдгийг мэдэх бах те. Foxy No Sleep. Foxy гэдэг. Мань яалч юу тийм хөдөлмөрчтэй бүр ингээд надад би нээр таалагдчих бүр ингэ. Зүгээрс нэг юм хөөрхөн битээш бүр амар болчихлог бүр гэдэг. Яг тийм атлетик баггүй юу? Тэгээд FK Twigs гэлж. Тэгээд нэмэнгүүт өөр за obviously угаасаа юу байгаа л да. Radiohead байгаа л да. Radiohead ч юм ингээд бүх цомгон л ингээл нэг өөр үед маань ингээл эргээд очиход ингээл бэж л идэрчлэхгүй. Радиод үнэхээр юм. Тэгэл Joy Division. Тэр бол яг миний бүр тав бол авчлаа гэж. Тий. Тэгээд зүгээр ингээ нэг л явчлаа яа. Өөр заавал 3 гэхгүй. Яг нөгөө сонслогийн асуултаар гэсэн аахгүй. Ер нь хэцүү асуулт байна. Тэгвэл асуултаа ч өөрчлөлт байна. Гэхдээ нөгөө тэр тэгжиж баста гэж юу? Тэгжиж бас ингээ зүгээр тэр хүнтэй би танилцж байгаа байхгүй. Тэгвэл топ 5 байвал яа. Модераторууд маань ч гэсэн харна штэ. Топ 5 байвал байж болно. Тэгэхээр зүгээр 3-аараа ингээ чангалтай байна. 3 бас чанга байна те. Тэгтээ бас яг хүн аим ботхоор юм яг ингээд амар олон фэв ингээд зүрхээ prioritize хийх амар хэцүү байна. Би ихтэй саяхыг prioritize хийсэн гэж бол хэлэхгүй. Өөр зөндөө дуртай амтлууд байгаа. Зүгээр би just энэ мөчөд зүгээр хэлж таарсан маань л лидерл гэвэл яа. Энэ мөчөд. Тэгээд надад зүгээр яагаад чи түрүүн ярьжсэн гинта зүгээр та нар яг уу та хоёр ингээ иймэрхүү хамтлагууд хэлээдсэн чинь орсон ч магадгүй л те. Oasis амирх бодогдож байна. Яа тэ зүгээр л Oasis сайн гоёсэн. Би Oasis-ийн нэг зарим дуунуудыг сонсоод ингэ юу ингэ яах туртай. Яах. Скигээр гулах туртай. Цанаар гулах. Цанаар ингэ доош явахдаа би Oasis амир сонсоод Sleep inside your mind. You sleep into your mind. Ямар ч юм. Don't look back ингээ. Тий. Champagne Supernova амир гоё. Аяаш. Damn. Би гитар сурч байгаа зүгээр. Анх нөгөө хөгжим сонсч одоо ингээл тухайд мэдгүй шүү дээ. За Oasis яг ямар ч тийм ингээл нэг интернет гэтээ хөгжсөн гайгүй бас мэдчихсэн юм байна. Гэтэл манай ах яг амар сонсдог ус тэгэл. Ер нь ах ихснэр амар бас. За тэгвэл юу? Тий, тэгвэл наад дээр чинь зөв шууд дөрүүлээ. Асуултаа асууч. Сэтгүүлч биелээ. Би сэтгүүлч биелээ. Яг энэ мөчөд дэвтрээ биелээ. Энэ мөчөд чамаг ямар удаа үлсэн гэж бодож гин. Гинжин гоё. Sorry би гинжин дэмдэртэй. За тэгмүүд юу? Оюун төлхөр маань өмнө нь мэдээж хөгжим сонсчихсан те. Яг бүр ингээд бүх цаг хугацаа бүр амар хойшлоо л да. За. Бүр одоо хэдэн жилээд те 8 9 10 юу ч байдэн те 20 жил ч 5 6 ч юм уу те тэмүүд ингээд хөгжим жоох ойлжлээ те ингээд энэ хөгжим ингээд бараараа гэж хүүхд тахта бүлж мүслээ те тэмүүд яг яг энэ хөгжим нэг амар гоё байх юм гэсэн юм шигтэй эсвэл ингээд бүр амар мэдэрсэн ч юм те тийм нэг амар гинтэйг мэдэрч байгаагаар ингээд мэдрээд бүр ингээд вау энэ юу энэ хөгжим ийм гоё байд юм уу гэсэн юм шиг тэр мэдрэмжээ яг хизээ авсан гэж бодож байна. Яа бас хэцүү асуулт байна яалтчгүй. Тэгэл хэцүү те. Зүгээр одоо жишээ нөгөө нэг дээрээс чинь юу ядгсэн штэ. Би тэд нөгөө нэг хүүхэд ахт ингээл зурагт мурагт үзүүлэл ингээл орчдөг байсан штэ. Тэнгүүт намаа бараг ингээ 4 тавтаа ахт чинь нөгөө нэг юу яадаг кассетээр нөгөө юу тавьчихдаг. Мадонагийн клипүүдтэй орчдөг. Би тэг бүр ингээ 4 настай те тэгсэр нэг бүр ингээ Мадоннаг амар дүүсэн шүү дээ. La Isla Bonita. La Isla Bonita л шууд орчихсон. Тэгээд ингээд одоо ингээд мань хүний бас тэг ямар амар мундаг артистик тийм гахалтай бас хүн байсныг нь том болоод ойлгож байгаа байхгүй тий. Тэгээд яг тэр үеэс бараг ингээд ер нь ихсэн заяа. Гэхдээ чиний асуулт болохоор яг
нөгөө нэг вау хөгжим бүр ийм юм уу гэдэг мэдрэмжийг болохоор ялч нөгөө нэг түрүүн ярьжсэн шүү дээ нөгөө нэг тинейжер үеийн тэр нөгөө нэг хөгжим сонсох тэр мэдрэмж ингээд шал өөр идэг те ингээд нэг тийм fresh тэгэл арай нэг юмнуудыг жоохон романтисайз хийж мэгэл те ингээд арай нэг хөгжим мэдрэхтэй илүү нэг ингээд арай нэг мэдэр сонсдог юм санагдаад байгаа байхгүй тэгэл тинейжер үедээ ингээд хайртай болсон хамтлагууд ингээд бараг л ингээд бэж лээдэг тэгээд миний хувьд болохоор нөгөө Joy Division ялтч юу байсан юм байна Joy Division болохоор нөгөө нэг англи хамтлаг тэгснэ ингээд 3 жил 4 жил оршин тогтносон мөртлөө одоо ингээд амар олон мундаг одоо та эдэмэнч дуртай тэг ингээд олон артистуудын нөгөө нэг инфлюенс авсан хамтлагууд юм байдаг байхгүй Moby Zoby тэг ингээд Blurmer Moby гоё шүү бүгд ингээд Joy Division ингээд шичээд бүр мангар дээр үйт штэ тэгээ 76 он байгуулсан 80 он тарцгаахгүй тэгээд ингээд нөхдүүд яг л тэг яг тэр нэг fresh teenage early 20s тэг ингээд нөгөө эхэлжсэн байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө Ian Curtis гээд дуучин нь болохоор 23 таад ингээд suicide болчихсон тий. Тэгэл тэрийг чи ингээд нөгөө нэг teenage үедээ үзэхэр чи ингээд амар ингээд мэдэрч үзэж байгаа байхгүй. Control гээд киног үзэж мүзэл, documentary үзэл бүр ингээд нэг бүр ингээд ойлгоол тий. Тэгэл тийжсэн аа ингээд яг 17 таадаа бүр ивент хийтлээ амар надад төржсэн байхгүй. Тэгээд тэр саунд нь угаасаа ингээд одоо ч гэсэн ингээд тэг нөгөө ahead of its time гэдэг штэ ингээд нөгөө цагаасаа эрт ингээд төрүүлсэн. Төрүүлсэн. Нөгөө тухайн үе одоо жишээ нь ингээд саунд одоо тэр юуг бол цэвэр өөртөө л ингээд гаргаж байгаа штэ ингээд эффект гэх юм амар баг. Тэгээд одоо нөгөө тухайн үед ойлгохгүй бол нэг тухайн үед бол хүмүүс бол гайхалаа гэж. Гэхдээ яг ойлгож исэн байгаа байхгүй тухайн үед. Яг мань насаар үгүйсэн мал. Тэгээ нөгөө нэг Ian Curtis-ийн tribute хийжсэн шүү дээ. 17 таа. Юу хийсэн бэ? Tribute. Харин яг юу 17 таа тэгснэ ингээ 18 үржсэн баг шүү. Тэгснэ ингээ нөгөө нэг нас орсон өдөр нь ингээд ийм tribute ингээд зориулаа те Joy Division дуртай хүмүүс зориулаад ийм ивент хиймийгээд. Тэгээ нөгөө тухайд чи санаад өгөөжсэн шүү дээ. Үр цагаан тийм. Тэнд нөгөө нэг контролыг гаргаад проект киноог гаргаад үргэлжлүүлээд ингээд дандаа Joy Division-ы дуунууд болон Joy Division influence хамтлагуудын дуунуудыг тавьсан байхгүй. Тэнгүүд Killers Millers-тэй тэгэл New Order болохоор нөгөө нэг Ian Curtis-ийг нас орсноос хойш үлдсэн мемберүүд нь team хамтлаг байгуулсан байхгүй. Тийм тэгэл New Order мартер сонсдог ч юм уу те. Яг тийм л юм байна уу? Indie Face Man гэх юм уу? Тэгмүүд яг тэр юм өөрчлөсөн нь одоо тэр одоо киноны тийм өдөрлөг ч юм уу? Эсвэл тийм дууны бас өдөрлөг гэх юм уу одоо юу юм? Тий. Яг тэр үед л амар нөгөө проектороор кино гаргаад тэгээд кино театрт биш тийм өөр орчинд тийм ингээд найзуудаараа ч юм уу ингээд кино үзэх тэр нэг гоё нэг зүйлийг яг тэр үеэс мэдэрсэн юм шиг. 17 таа тий. Тэгээд би тэгээд Indie Thursday гэдэг кино гаргад шүү. Кино гаргадаг. Independent film. Тийм, independent кинонууд зүгээр л хүмүүстэй бас л тэгэл хуваалцах зорилготой. Угаасаа ашиг гэсэн юм байхгүй. Үнгүй. Тэгээд 13 оноос яг Indie Thursday гэдэг нэрээр гаргаж байгаа байхгүй. 13 оноос хойш хүртэл юм уу тий. Тийм. Гэхдээ угаасаа нэг тийм passion дуртай юм аа. Passion project маягийн юм болохоор ингээл жил болгон хийгээгүй ч юм те. Нэг жил мэл байсан баг шүү. Тэгэхээр түрүү жил бас гаргасан, Reef дээр гаргасан. Тэгээд нөгөө түрүүн ярьжсэн шүү дээ нөгөө асуулт самбар бол ялтчгүй бидний нөгөө community гэдэг зүйлийг нөхчихсэн. Тэгээд тэрэн дээр нөгөө киноны юу бас үйдэг гэсэн юм. Тэгээд тэрээр дамжуулаад 7 он лөө баруун 8 онд баг шүү. Бас нэг кино гаргаж ирсэн санаадууд. Асуулт самбар дээр ингээд кино ивент хийж юм гээл те. Тэгэл яг тэр үед бүр ингээл проектороор ингэж кино үзчих яасан гоё юм бэ гэл. Тэгэл яг тэр нэг юу ихсэн баха. Тэгээ Indie Thursday-ийн онцлогийг хэлэх юм бол зүгээр л нөгөө нэг арт тал руугаа гэхээс илүү яг independent чиглэлийн тийм
Independent гэхээр нөгөө нэг low budget гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд дээрэс нь төсөв багтай. Тийм төсөв багтаагаас гадна тэр нэг soundtrack тэгээ нэг cinematography энтертэй арай нэг ач холбогдол үүдтэй юм аа. Тэгээ ингээд нөгөө сэдвүүд нь ч гэсэн нэг жоохон тийм байнгын тийм хөндөгддөг сэдвүүд биш жоохон тийм өрмөц. Тэгэл би жоохон хадварч гоо. За надаа яг тэр cinematography гэсэн шүү дээ. Одоо ч нэг тэр киноны зураг авалтын нэг тэр харуулах өнцг гээд тэрэн дээр надаа яг Монголын дээр үеийн 60 70 80-аад оны кинонууд яг тийг санагдаж шүү дээ. Танд гэж бодчихсон уу? Yes. Бараг зүгээр л хитүү хүмүүсүүдийн зүгээр л амьдарч байгааг энэ камерт болгоцсон юм шиг. Бүгд нөхдүүд амар энгийн ингээл Монголын яг одоо үгийн тухай ер нь надад нэг алтан үе гэж ярьдаг шүү дээ. Дээр үеийн кинонуудыг 60-70-аад оны кинонууд яг тэгдэг юм л шүү дээ. Тухайн яг Монголын кино урлаг бол яг дэлхийн одоо кино урлагийн хөгжил шүү дээ. Тэрнээс бол ерөөсөй хоцроогүй байсан. Зарим одоо юунуудаараа ингээд бол утга санаа агуулмжаа илэрхийлэх тал дээр бол ерөөсөй бараг ижлэхэн төвшөнд алхаж ийсэн гэдэг ч юм уу. Тэгэхээр тэр бүр баталгаатай. Тийм болохоор тэр бол яалтчгүй бүр нэг тийм харин нэг сонио ингээд үзэхээр ингээд бүр дотноо кино үзэж байгаа санагдгүй шүү дээ бүр зүгээр л энэ хитэн хүмүүсийн амьдралыг үзэл ингээд юу вэ ямар новшин юм бэ. Чад яг тухайн үеэс тэгвэл яг дуртай яг энэ үнэхээр гоё юм шүү гэдэг надад байхгүй. Нэрлэлчээр кино. Би харамсалтай нь би яг хинээс нь дуусал үзсэн кино бол байхгүй. Би нэг л киног амар сандیں۔ Тэр нь юу вэ гэхээр ингээд нэг хүүхэд ингээд хүүхдийн тухайл байсан л да тэр кино. Яадаг вэ гэхээр ингээд нэг юм хүнчин ч юм уу, гуйлсан ч юм уу, боол ч юм уу мэдгүй. Тэг ингээд нөгөө нэг аавыгаа ч юм уу, эзнээ ч юм ингээд махиж яхахыг хараал ингээд тэг хуруугаа ингээд идэж мэдээ махиж байгаа юм шиг ингээд амар өсөглөн. Тэгснэ ингээд эцэстээ болохоор би амар санахгүй зөө. Эцэстээ болохоор ингээд нэг юм илсэн нуруу одоо илсэн уулаас ингээд шалтан өнгөрч байгаа. Би тийс санаж байна. Би тэрийг харин тань тийм. Йоо за энэ киноны нэрийг шууд олоорой олсон $1000. Тэгээд би ихлэ бодож байхдаа эйгэж одоо Улаанбаатартаа миний аав болоо гэсэн төгсгөлийн сонсоод арай биш юм байна гэдэг нь ойлголоо л да. Юу за fuck нэг юм кино заяа. Shit. Тэр ихтэй 90-ад оны хэлтэ. Гэтэ бас амар новшин киноос заяа. Тэг хоёр гойлгоч хөвгттэй нөгөө ингээд ээж аав нь байдаг ч лөө тэгснэ ингээд нэг удаа уурах хийж идэдэг мөн үү? Ямар ч сан хоолтой аим холбоотой. Тэгснэ ингээд тэр хоёрчлоо ахынчлоо ингээд нэг юм хийцэн цагдаагийн байгууллагт ингээд нөгөө нэг байцаагтгаа хүлээчихсэн чинь нөгөө ээжийнхаа өгцөн ингээд юг хардаг. Энэ хүн өгцөн байна гэдэг тийм нөгөө. Тэгээ юу хэмдэ нэг тийм мэдээ зарлах юм уу харангуйтаа ингээд пста ингээд гараа яваад тэгснэ ингээд нэг баян хүүхдүүдэд ингээд би байхгүй л дээ this real shit гэхгүй. Тэгснэ баян хүүхдүүдэд ингээд нөгөө нэг чулуугаарчлаа зөхөөлаад ингээд аим хөвтөрт ороод дуустдаг. Тэнгүүтээ ингээд тэр хоёр хүүхэд ингээд үхтэгчлээ яадчлаа. Тэгээд дууст юм уу? Тэгээд зүүдэндээ ч лүү юучлээдээ ингээд сүсэндээ ч юм ингээд торт идэж баярлж маялчдаг. Йоо би тэр үзээд амар уйлсан шүү дээ. Яа наача зүгээр ингээд сонсоход таймж гэсэн. зүгээр энийг унтраа. Тийм. Ямар хитрхи гэж юу юм. Ямар хитрхи амар дип башлаад гэхдээ би шүү дээ. Бүцүүл. Аха тийм. За сая яг жоохон паузлцсан байж байгаа дэргээд орсон чинь жоохон гацж байна. Тийм. Гэтэ яг юулч өдрөний бэлгийн илтгэшээ яг дээр үеийн Монгол кинонууд бол үнэхээр чанартай. Тэр чанар нь одоо ч гэсэн биднэрт мэдрэгддэг те. Бидний одоо илүү орчин үед гарч байгаа киноноос илүү бидний сэтгэл зүрхэнд илүү хүрч чаддаг нь ялчгүй илүү байгаад байгаа болохоор ялч чанартай л да. Тийм. Тэгээд яг кино гэснээс яг одоо Indie Thursday independent movie гэж ярьснаас яг independent movie-нээс та нар одоо жишээ нь юу гэдэг үзэж байхдаа нэг тийм юм байдгүй. Би нэг иймэрхүү кино үзээд ийм одоо мэдрэмж авмаар юм ч юм уу. Тэ. Зорж юу? Тэ. Одоо би ийм одоо нэг хүмүүс ийм байдаг штэ. Жишээ нь хаяа ингээд бороо орж явахад сонсох дуртай дуу. Эсвэл нэг аюугаа sunny date сонсох дуртай дуу гэдэг шиг. За би одоо миний нэг одоо сэтгэл зүйн байдал ч юм уу. Миний нэг би нэг юм байгаад байна. Одоо нэг иймэрхүү кино үзчихмээр байна гэдэг ч юм уу. Тэ. Ямар үедээ та нар independent киног илүү үзэх дуртай байдаг вэ? Тэ. Тийм. Тэнгүүт эргээд нөгөө нэг яг тэр нэг тинейж үе рүү ингээд орж байгаа хгүй. Тинейж үед болохоор ингээд бүр ингээд хамаа намаа үтэй гэл бүр амар experimental кинод үзчих үзэлтэй.
Kids гэл бас амар кино байдаг. Enter the Void гэл тий. Тэгэл амар хардкор юмнууд үздэгс аахгүй. Тэгэл одоо басан чи яг ялцчгүй тэгдэл болсон мөлий ингээд яа за одоо ч яг юм үзэхгүй яа гэл тий. Тэсээ ингээд албаар бараг тий ингээд амар утга учиргүй хөнгөн кино үздэг ч юм уу тий. Яг тийм л болчтой юм байлээ. Гэхдээ ингээд нөгөө нэг найруулагчтай мэддэг болчихжээ шүү дээ ерөнхийдөө. Тэнгүү нөхдүүдийг хүлээдэг л болчтой юм лээ. За манууны л киног үзчихье да гэдэг ч юм уу те. Тэгээ би болохоор юу яадаг вэ? Нөгөө трейлер үзэх амар дургу. Тэгээд жишээ нь ингээд Indie Thursday дээр ингээд ивентүүд зарлахтаа ч гэсэн ингээд би нөгөө нэг ямар филинг төрснийг нь бичингүүтээ бараг яг нарийн тийм хэлнэ л те. Тэгтээ зөвөр ингээд илүү тийм одоо синопсис гэдэг тийм тэрний тухай гэл нэг юм оруулах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол вирус оролдог байхгүй. Тэгэл зүгээр ингээл за яг ийм филинг авсан. Тэг cinematography нэг юм байсан. Тэгэд ийм филинг авнаа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү маягаар биччихтэй. Тэгээд ингээд хэрэг өсвөлтэй ингээд зүгээр трейлер үзэхгүй гэд хурж ирээд үзэрээ гэдэг ч юм уу те. Яг тэр филинг бас амар гоё. Яг тэгэхээр нөө трейлер маань болохоор юу яд штэ. Ялцгүй ингээд киноны тухай ингээд жоохон false тийм өөр тийм мэдрэмж төрүүлэх жоохон эрсдэл байдаг байхгүй. Нэг юм воо ийм юм болоо гэж ч үгүй ч юм уу те. Гэхдээ зарим тохиолдолд ялцгүй үзэх шаардлага байдаг. Гэхдээ яг трейлер үзэхгүйгээр зүгээр ингээд одоо тоосон нөгөө нэг жүжигчтэн ч юм уу те. Эсвэл за ингээд халт зураг мөрийн харангуйтаа за нэг иймэрхүү vibe явж шүү гэдэг ч юм уу те. Тэгээ өөрийгөө ингээд жоохон surprise хийгээд ингээд өөрийгөө ингээд трейлер үзэхгүйгээр үзэхээр бас айгуу сонирхолтой дээ. Эсвэл тэр кино тоо юу ч ингээд уншаагүй гэрнэ дээ. Гинт үзснэ. Воо гэл дээ. Тэр филинг бас аюу гоё. Гэтэ зүгээр яг хуу ширээ кино байл яг хуу. Ширээ кино байдалгүй л яах вэ? Тэгэл за одоо тэг амьдралынхаа нэг цаг гаранг ингээл үрждэг юм байна гэл гайхаал тэгээд зөө Гэтэ нэгэн л эхлүүлсэн бол ямар ч хэсэн дуусгадаг юм. яг тийм аа. Гэтэ нөө not really нөө юун дээр яа тийм кино театрт ирстэй. Кино театрт ингээд bullshit байвал зүгээр дундаас нь гараад. Гэтэ олон тэгж байгаагүй л дээ. Гэтэ яалч чи Wonder Woman дээр тэгжсэн. Яа, тэгтээ яалчгүй өөр тийм хүлээлт өөртөө үүсгэсэн байхгүй өөрөө. Тэгээ кинонд хийж явахгүйс ч зүгээр юу вэ гэснээр дундуур нь гарч явдаг ч юм уу тий. Би яг ингэчээр яг шууд гарч явмарсан гэдэг шиг кино театрт. Бүр за цаашаа юу болох нь ойлгомжтой. Бүр яг таачдаг шүү. Тэг яаж comeback хийх нь ойлгомжтой. За энэ хүн ингээд нэг хальт ялагдана. Тэгээ буцаад нэг comeback хийж болно. Тэгээд нэг болно. За it's obvious. Яа. Тэг. Тэгтээ сүүл рүү бүр ингээд joke болсон мэт чинь ингээд та за наа чи яг ингээд инким байна да гэж тэнгүүт Надад сүүл нь штэ. Би Канадаас Монгол руу явах Lobster үзэх байхгүй. Зүгээр Lobster. Би яаж үзсэн гэж би ингээд Корин Air цуцсан. Ингээд нэг кинонууд үзсэн штэ. Lobster гэ байна. Ямар ч ойлгохгүй трейлер байхгүй. За ороо үзчихээ гингүүтэй би зүгээр шокнд орсон. Харин тэр мэдрэмж гоё. Бүр юу гэдэг хүлээлтгүйгээр. Би яг нь хальт нэг синопсис байсан юм аа. Тэр нь шаал худлаа. Энийг худлаа синопсистэй яг киног нь үзчих бүр ингээд Lobster болдог гэсэн нөө. Би яг сүүл дэжтэй юу яасан шүү дээ. Яа нөгөө нэг ойр жоохон ингээд найр ингээд салгицсан. Тэгэл ингээд нөгөө нэг бууж өгдөн шүү дээ. Яа гэл бүр ингээд кино үзчих. За би удаж чадахгүй нэ гэдэг. Бүр айр хичээгээл тэр бүр ингээд бахан ингээд нөгөө хөрөөл тэгдэжтэй ингээд за кино үзчихээл. Тэгээд тэгсэн чинь Netflix дээр юус аахгүй. Нөгөө нэг Duncan Jones хаа. Нөгөө David Bowie-ийн хүү тэгснэ ингээд манай ингээд нөгөө Moon гэдэг аим гоё кино хийжсэн аахгүй. 2000 он. Тэрийг бас Indie Thursday-ээр гаргаж ирсэн. Нөгөө sci-fi тэгсэн мөртлөө ингээд яг тийм амар тийм өндөр нөгөө бажеттай хийгдсэн мөртлөө бас тийм нэг independent киноны essence-ийг ингээ агуулсан юм шиг те. Жохон зүүн тийм кино. Sam Rockwell тоглодог. Anyway, тэгсэн чинь 18 онд мэн кино хийсэн юм байна. Би тэгээ ингээ хайцсан нөхрийг. Дараа нь юм уу хийсэн сонирхоогүй хайцсан юм чинь Netflix дээр Mute гэдэг нэг кино байсан.
Тэгээ уншсан чинь яаж ч нөө амар дэжгүй ингээд жүж таалж малцсан заяа. Хин Paul Rudd тэгээд Peter амар секси гай. Тэр хүний яарэ нөө хүний нэрийг бүр ингээд аслаар яасан. Тийш. Артаа гэнэ. Нөө хомогийн нэг. Нилээ олон тийм тэр нөө сүүл Big Little Lies энэ төр. Big Little Lies. Тийм. Нөө нэг Vampire Diaries дээр байт юм аа. Нөхөрт дуртай хүмүүс бол бид гурыг бүр ингээд яа нэрийг мэдгүй. Би ладбар ямар ч байсан. Тэр чинь ямар ч хэлсэн нэг Скандинав гаралтай жүжигч юм байт юм аа. За энэ oh my god Alexander Skarsgård. Тийм. Alexander Skarsgård. Нааш тоо. Чинүүд нууцлаарай. True Blood-аар тоглоно шүү дээ. Vikings би өстө үзэж байгаагүй. True Blood. Vikings үзчихсэн. Vikings үзчихсэн. Vikings-ийн нөгөө нэг юу штэ халдсан чинь блэ? Floki-ийн төрсөн төв штэ. Хүй нөө өмнө ярьжсэн юм нэг тийм асуулт тэр очмаар л та. Тэрний өгөхлөр нөгөө саяхан дуусчихв. Тэгээ би үзчих واخгүй юу. Тэгээ трейлер. За. Найд одоо би нөгөө нэг саний нөгөө юугаал ярьж ин л та ингээл найдчдаг те ингээл найруулагчтан ч юм уу ингээд жүжигчтэн найдаад үзчих واخ. It was so bad. It was so bad we were. Тэгээ амар их мөнгө орсон байгаа байхгүй нөгөө нэг юу ярьсан. Би нүцээгүй яг тэгж удаа та. Йоо тийм үү. Би тэгээ юу ч мэдлгүй тэгээ ингээ харахгүй шин бүргээ хийдий үүрээр хийдий. Чичээсээ мэдгүй өөрийгөө зүгээр үтцсэн заяа. Тэгснэ ингээд дуусгаж байгаа байхгүй. Яаж чад ингээ 2 цаг ингэ кино заяа. Тэгснэ ингээд нөгөө нэг ирээдүйд хийгдсэн. Тэгээ нөгөө нэг хоол моол ингээд дроноор ирж ирдэг заяа. Тэр мөр нь бол амар фан байсан. Яа үзэхэд ингээд тэгснэ ингээд клуб маа барсан чинь тэгээ ингээд нөгөө робот ингээд stripper birthday амар сэн ингээд яа тэр мэрэндээ ингээд нөхөр ингээд ач холбогдол өгсөн байгаа байхгүй тий. Данч кино мэн бүр ингээд the whole theater plot mod бүр ингээд so bad заа бүр ингээд тэгээ би дараа нь ингээд нөгөө юуг нь харж байгаа байхгүй. Үнэхээр see Rotten Tomatoes дээр зүгээр 21. Тэгэл тэр ингээл хоёр талтай юм л да. Ялцчихгүй тэгэл. Зарим үед болохоор ингээд трейлер үзэхгүй үзснээр амар гоё юмнууд олдог. Гэхдээ зарим үед бас риски үед байна. Гэхдээ ингээл энэ хүн чинь бас тэгэл карьерийнхаа ингээл нэг хэсэг болгоол тэгээ энэ олон мундаг жүжигчтэй ингээл оролцуулаад ингээл нэг бүтээл хийцэн байна шүү дээ. Тэгэл за тэрийг нь үзээ таалагдаагүй ч гэсэн за тэгэл ийм юм хийсэн юм байна. Ингээл мэдэж аваа л те. Ингээл окей. Сүүлд Netflix дээр би нэг надад амар таалагдсан. Надад амар гоё киносэн. Тайван кино л доо. Сан гэдэг. Тэр кино надад амар таалагдсан. Би тэгтээ тэрийг одоо яг independent movie юм уу эсвэл drama юм уу хэлж мэдэхгүй байна. Надад л миний тодорхойлолтоор бол independent. Гэтэ нөгөө independent дотроо drama байж болно. Independent дотроо юу ч хийж болохгүй нөө жанр тодтолн зүгээр independent болохоос шүү дээ. Та нар нөө Imperial Dreams гэдэг кино үзчихсэн үү? Гоц жаа шүү дээ. Юу н тэгээд одоо ингээд улам ийм болоод байгаа шүү дээ. Ингээд нөгөө юу мэдгүй байх тусам гой санагдчих магадгүй л тэгээд ингээд нөгөө нэг юу яаш тэ нөгөө шинээр олж мэдих тэр мэдрэмж ингээд амар нандин санагдаад тэг ингээд мэдгүй дуу муу ингээд олох тэр мэдрэмжийг илүү ингээд суурлаад байгаа юм шиг тэ. Өмнө нь ч болохоор ингээд нөгөө мэдхтэй хит их ач холбогдол өгдөг, ухаж амар сонсдог тийм байснаа. Одоо болохоор ингээд мэдгүй зүйл гарч ирэхээр баг илүү гоё санагддаг. Би мэдгүй гэдгээрээ ингээд ёо өстө сонсож байгаагүй юм байна шүү дээ. Өстө үзэж байгаагүй юм шүү дээ. Мэдээгүй юм байна шүү дээ гэдэг тэр зүйл баг илүү нандин болоод байгаа шүү дээ. Тэг. Мэдгүй байснаар амар гоё нөө. Тэр анх үзэх тэр мэдрэмж байгаа шүү дээ. Зарим ингээд дуртай кино ч юм уу эсвэл дуртай дуу ч юм уу ингээд аах удаа сонсч ирсэн бол гэж бодсон бол тээ. Би ингээд яг зарим хүмүүс яг тэгж хэлдэг чи ингээд зарим киног үзээгүй дээ штэ. Одоо миний дуртай киног ч юм уу те үзээгүй юм гот чацтай. Чи наад кино үзээгүй. Анхны удаа үзэх нь. Тийм чи яг анхны удаа яг тухайн үеийг үзээд мэдээж үгийн хичнээн 2 3 5 үзсэн ч гэсэн анхны мэдрэмж бол яагаад ч гүцэхгүй байхгүй. Тийм. Тийм шүү. Тийм болохоор л Тэгвэл хоёр тийм кино юу вэ? Анхны удаа үзсэн юу үзмээр байгаа тэгэхээр ганцхан кино. Зоож.
Би нэг аниме хэлэх гээд байна ч гэж. Хэлдэ юу юм яа. Зүгээр яг нөө Кимино Нава. Яг энэ амар Кимино Наваш нөгөө What's your name лээ. Your name. Гэхдээ тэр надад амар гоё байсан юм аа. Би тухайд амар нэг тийм эмо уу байсан. Тэгээд тэр үзэл бүр алан гэдэг айгу хүмүүс айгу дуртай юу л та. Маката шиг. За. Зүгээр криш. Энэ нэг найруулагч creator-ийн нэрийн саналсан. Саундуудыг нийлүүлээ. Тий. Би яг нөө юуг л би хүүхэлдэнд амар дуртай. Анимашн тэгээд юу Японы анимашнууд бас бүр амар дуртай. Тэгээд ингээ ялангуяа ингээд яг гоё хүүхэлтэй ч юм уу гоё кино үзэнгүүд надад айгу тийм хүчтэй мэдрэмж төрөөд идэг байхгүй. Амар тийм хүчтэй мэдрэмж төрөөл. Тэгэл аль тэрийга бодоол те. Яа энэ ингээд хаяа хэдэн өдөр заримдаа боддог ч юм уу. Тэгэл амар утга учир бодож мадагчтал ер нь яг юу игээд байна гэдэг тиймэрхүү эргцүүл амар өгдөг болохоор тэр мэдрэмжинд би амар дуртай байдаг. Сакой маш гоё ярьлаа. Тэ. Тэгэр. Анка юу? Дахиж үзэх хүсэлтэй байгаа кино гэж. Тий одоо нэг ганцхан кино ингээл дахиж шинээр үзмээр. Анхныхаа удаа үзэж байгаа юм шиг. Би анхны удаа үзмээр. Үзсэн кино. Анхныхаа удаа үзмээр. Эсвэл олон ангид ч байж болно. За би зүгээр дараа нь нэг кино хэлчих болох. Одоо чи хэлвэл. Яг би The Snow and Tiger гэдэг кино ямар их үзмээр. Энэ юу нөө Франц кино аахгүй юу? Тэгээ нэг юу Роберто Бенини гэдэг Life is Wonderful гэх кино дээ шүү дээ. Тэрний нөгөө нэг юу тэр Роберто Бенини тоглодог. Тэр Tiger and Snow гэх тэр кино би хагж үзмээр. Тэр нэх өндөр үнэлгээтэй биш заяа. Гэхдээ би тэрийг ингээд айгу жоохон бахта 10 жилдээ үзчихсэн. Тэг нэг Монгол үндэслэлээр нэг орой кино хардаг шүү дээ. Тэгээ би яагаад чи нэг л орой нэг үеэлтэй сууж байгаа л кино үзчихэл амар гоё мэдрэмж төрчихсэн. Тэ тэр мэдрэмж яг гэж авсан гэж. Nice. Тэ. Нэг хэлсэн чинь надад нөгөө юу санаанд орчлоо нөгөө Jim Jarmusch гэдэг найруулагчийн кино бас ингээд. Тэгээд Coffee and Cigarettes гэдэг шүү дээ. Тэр болохоор ингээд бараг 10 жилийн туршид нөхөр ингээд нөгөө нэг short кинонууд хийгээд тэгээд completion маягаар ингээд гаргацсан. Тэгтээ нөгөө нэг хооронд нь холбосон зүйл маань юу байсан бэ гэхэд obviously Coffee and Cigarettes тэгээд нөгөө харцгаа. Тэгээд тэр амар special юм байна. Одоо батсан чи ингээд Wu-Tang Clan-ийн тоглож молдог заяа. Jizza Miza гардаг заяа. Тэгснэ Bill Murray гардیں, Kate Blanchett гардیں. Тэгээд ингээд нөгөө нэг яг тийм агуулга гэж одоо нэг зорьсон ингээд эцэс одоо нөгөө нэг төгсгөл эхлэлтэй гэхээсээ илүү зүгээр л яг л тэр нэг conversation тэг зүгээр л ямар ч тийм утга учиргүй conversation-д явах. Coffee and Cigarettes-ийн ард. Яа тэр амар гоё. Тэр мэдрэмж бас л. Миний одоо Тэ билээ. яг хамгийн сүүлд бол тэгж үзмээр байгаа байвал Band of Brothers. Чи Band of Brothers айгуу дуртай байна те. HBO-ийн Band of Brothers. Serious тийм. 10 ангитай. 2 дугаар дайны тухай. Би үзээгүй шүү дээ. За чи үзээв юм уу? Үзээгүй. Яа. Гэтэ би мэднэ. Гэтэ би үзээгүй. Үз бүр ингээд үзэх болгонд зүрх хүүхдэг тэгтэмэртэй аим гоё байна. Тэр хүмүүстэй бүр ингээд бүгдийг хайрлан санагдав. 2 дугаар дайны нөгөө Easy Company гэдэг Америкийн нөгөө шөхрөөр буудаг одоо бүлэг одоо юу хиймдэ нэг тийм хэсэг одоо Америкийн Paratroopers гэдэг юм байл л тийм. Paratroopers. Тийм тэгээ нөгөө тэрэн дээр нөгөө хин гардаг ш нөгөө одоо нөгөө та нар бүгдээ мэдэх байх та нөгөө Friends-ийн хин Ross Ross бүр амар өөр дүр тоглолцсон. Captain Sobel гэдэг амар новшин анштай нэг юм captain ч лөө. Тэгэл бүгднийг амар мууга чангалгаал ингээл новшрол. Тэр гардаг тийм амар олон гой одод гардаг. Jimmy Kimmel гардаг. Jimmy Kimmel тийм. Jimmy Kimmel-ийн cameo дүр дэрдэг шүү. Тэгдэгтэй нөгөө нэг мэддэг сүүл мэдсэн хүмүүсээ эргээд нөгөө нэг дээрүүгийн кино ийм хүн тоглосон юм биш гэлтэй ингээд зүгээр ингээд үзчихсэн хэрнээ зүгээр ингээ хин гэдгийг мэдлгүй ингээ орхицсан байж энэ тийм нөө над дээр нөгөө юу тэгжсэн ш нөгөө Donnie Darko дээр шүү дээ. Seth Rogen би Donnie Darko дээр орцсон ш. Харин өөр гоё тийм. Тэрэн дээр чинь Joy Division явдсан ш. Тэрэн дээр штэ хин Seth Rogen гардаг билээ.
Амар инээдэг. Гэж инээдэг. Зүгээр нэг тийм бүли болж таа. Сетрог нь хи хоёрын тоглосон. Хи хоёр. Wheat Techno ч Pineapple Express. Тэр миний бас хамгийн хинэжсэн кино хаа. Тийм кино байх ёстой. Тэгээ бүр ингээд yes ахгүй бүр ингээд. Яа. Хамгийн инээд. Ингээд одоо байхгүй юм тэр ингээд батсан чинь. Одоо жоохон багасцсан. Тэгэхээр ер нь бол байгаа. Багасцсан гэж би хэлмээр. Би багасан хэлмээр. Тиймэрхүү фаны юу? Тэ, нэг тийм raw нэг юм өөрөөс шүү. Тэ, надад хамгийн инээдэг бол юу вэ? Scott Pilgrim. Оо, инээдтэй биш үү? Scott инээдтэй шүү дээ. Фан шүү. Scott Pilgrim ч нөгөө гитар тоглодог. Гитар тоглодог. Бүр ингээд хитж үтсэн ингээд бүр ингээд ойддгүй шүү дээ. Нөгөө нэг тэр нөгөө fight гэдэг шүү дээ ингээл. Тэгээд тэр нэг animation-ыг айгуу гоё оруулаад өгсөн. Versus the World лөө. Scott Pilgrim versus the World. Тэр нөгөө нэг найруулагч л байгаа юм л те Edgar Wright юм. Тэрний аавстай охин ч өөрөм шүү. Mary Elizabeth. Ямар ч нөгөө нэг манай гол дүрийн сайн охин нөө биш ээ. Гол дүрийн л байхгүй. Тэ нөгөө дүр. Mary Elizabeth Winstead байхгүй. Би нэрээ бас тэгэж төөрж явжсэн Мануны тоглосон нэг тийм эмэгтэй комедиануудын тухай кино үзсэн шүү дээ. Netflix дээр. Тэр бас амар сонирхолтой байсан нөгөө эмэгтэй комедиануудын амьдрал чинь бас ялцчул сонирхолтой юм бэ л дээ. Яг ч бид нэг тийм юм орцсон зөө. Нина гэдэг байхгүй. Яг хаа тэр үнэлэн дундаж. Тэгээд дундаж бас байхаар зүрч юм шигтэй ингээд чи өөрөө ингээд opinion хийж болно. Маа ингээд бүр амар сайн гэж биш мууч биш зүгээр ингээд чамд ямар сэтгэл төрүүлэх нь чухал юм шигтэй. Тэгэл тийж санагдаад байна шүү. Нөгөө нэг even тэг ингээд Vino-ны нөгөө нэг app гэдэг шүү дээ Vivino. Тэр мөрөн дээр ингээд 5-аас 3 мөр байх юм бол ингээд бараг илүү зүгээр ч юм шигтэй ингээд би өөрөө ингээд шийдэх боломж нь байгаа юм шиг. Тэгээд тэр Nina-гийн кино үзэхгүй гэсэн чинь тэр ер нь л тэгэл comedians чинь ингээд аюу sad people те ингээл амар struggle хийж байгаа тийм хүмүүс тэгэл эмэгтэй хүний хувьд ч гэсэн ингээл аюу хэцүү байдаг тэр тохиогоор таахгүй. Тэгээ одоо би тэгсэн чинь бас нэг TV show эхлүүлсэн байхгүй гэсэн чинь Marvelous Mrs. Maisel гэдэг. Тэр шүү дээ. Чи Amazon Prime дээр ирсэн үү? Тий. Яа, би тийм нөө эмэгтэй комедиан те нөхрөөсөө салангуудаа 50-аад оны сүүлээр ингээд тэр үед ч одоо нэг Америкч ингээд юу гэсэн штэ ингээд бүх зүйл perfect нөхрөө ингээд тэг ингээд унтахт нь ингээд хамт ингээд лагаж унтснаа яг ингээд унтангууд нь ингээд босноо ингээд нүрээ янзлж унтчихтай ингээд химээс сармаас аваад ингээд нүрмөрөө цэвэрлээ тэгээд ингээд унтдаг гэснээ ингээд яг өглөөс ирэхээс өмнө бүх нүрмөрөө ингээд мейкап хийнгүүтээ ингээд хамцарч өрөөлтэй яг тэр үеийг айгүй гоё харуулсан. Тэгээд нөгөө нэг дээр үеийн тэр vintage machines шин тэгэл тэр нөгөө нэг 2 дахь дайны дараа ялцгүй нэг тийм юунд орсон юм шиг ингээд тэр нэг perfect тэр нэг тийм American dream гэдэг шигтэй ингээд нэг тийм хийсэр мөртлөө ингээд амар fucked up. Тэгтээ ингээд харахад ингээд айгүй гоё. Тэгтээ ингээд ард нь юм байсан шүү гэдгийг харуулсан юм шигтэй. Тэгээ нөхөр ингээд нөгөө 50-аад оны сүүлээр эмэгтэй комедиан эхэлж байгаа байхгүй. Тэгэл нөө хүлэн зөвшөөрөхдөггүй тэгэл it's really good actually. Би яг энэ кинотоо зөв нэг story хэлээ. Би энэ киног яг анх яаж мэдэж үзсэн бэ гэхээр амар сайн уу. Би нөгөө нэг найзтайгаа ланч идэх гээд тэгээ би машиндаа очиод хүлээмж Шангрилагын гадаа очиж үлээжсэн байхгүй. Офисын гадна үлээжсэн. Тэгэл би ингээл машин дотроо ингээл гадаа найзаа хүлээгээл суужсэн чинь нэг гадаа тэмхтэй миний машины цонх тогшоод гадаа тгсэн чинь тэнгүүтээ ингээл би ингээл цонхоод оршлуулсан чинь ингээл нөө нэг утсан дээр Google Translate тавьсан заяа. Тэнгүүтээ чи гандаа явах уу гэж тийм шиг үзэлцээд байхгүй. Тэгэхээр би өдөөс нэг англиар яриад те you don't have to use it гээл те. Гэсэн чинь ингээл oh nice гээл тэнгүүтээ тэр нэг юм хэдхэн хоногор нөхрийн ажиллаар ирсэн. Нөхрийгөө дагаад Монголд ирсэн. Тэнгүүтээ өөрөө Google-ээр Монголын хамгийн очиж үзэх ёстой газрууд гэж хайгаад тэнгүүтээ тэрэн дээр нь гандан мандаа Squatter Square гэж гарсан мэрсэн л та. Тэнгүүтээ надад тэгсэн байхгүй. Ингээд би чамд $100 өгье. $100 өгье те $100 өгье. Тэгээ чи намайг ингээд би 3 газараар мөрөн. Тэгээ чи наа 3 газараар гайдлаад явж болох уу гэсэн. Тэгэхээр би шууд
надад аим сонирхолтой санагдаад би шууд найз руу залуу за хоёлаа дараалаа чи тэгээл. Тэнгүүтээ би тэр эмэгтэйг дагуулж яваад тэгээд бид хоёр гандан яваад гандангийн дараа говийн дэлгүүр орсон заяа. Говийн дэлгүүр оронгуудаа Squatter Square ороод тэгээд дараа нь зайсан ороод зайсангаасаа зан озрын музейд ороод тэгээд л байна да. Тэгэл тэр эмэгтэйтэй би тасралтгүй юм ирсэн аахгүй юу? Бүр амьдрал тэр эмэгтэй амьдрал ямар байсан, залуудаа ямар байсан, айгүй сонирхолтой амьдралтай эмэгтэй байсан л та. Ямар гоё. Шанхайд суудаг элчин сайдынх нь 2 дугаар консулын жилүүдийн ихтэрнээс. Мэдгүй би сайн санахгүй шүү. Андуурсан биш магадгүй. Тэгээ тэр эмэгтэйтэй ярьжсэн чинь бид хоёр яаж ийж аач хэл ингээд дуртай serious ярьж аваад тэр надад эмэгтэй ингээд Marvelous Mrs. Maisel гэдэг. Над би нэг ингээд дөрөд үзээд байгаа. Надад айгүй таалагдсан you should watch it гэхлээр нь тэгээ би шууд маргааш нэг эхлэлчихсэн аахгүй тэр кино. Тэр амар санаанд орчлаа. Тэр айгүй гоё сонирхолтой experience байсан. Харин тийм үү? Ямар сонирхолтой. Тэр айгүй гоё эмэгтэйсэн. Нэг 40 хэдтэй л байгаа байхгүй. Тэнгүүтээ нөхөр нь болохоор нөгөө нэг юу Хавайаас ирсэн. Hawaiian American гэх юм уу да тийм. Тэнгүүтээ болохоор залуудаа амар том корпорацид амар ингээд өндөр цалинтай ажилладаг байсан. Тэнгүүтээ өндөр цалинтай ажилладаг байжгаад тэгээд нөгөө нэг юу нөхөртөөгөө танилцаад тэнгүүтээ дандаа нөхөртөөгөө танилцсангуудаа нөгөө нэг нөхөртөөгөө айгүй олон жил зүгээр ажил хийхгүй амьдарч байгаад зүгээр хүүхдэд тийм тусалдаг ажил хийдэг болоод тэрнээсээ хойш ингээл дандаа ингээл нөхрийгөө дагаа явдаг. Тэгээ нөхрийгөө дагаж явах болгондоо очисан газар болгондоо тухайн орныхоо яг нэг хүүхдэд одоо туслах ч юм уу тиймэрхүү ажил хийдэг. Тэгэл дандаа ингээл надтай ингээ яриад байнгут л ингээл амар сонир эхлээд амар сонир юм байж байгаа. Чи ингээ танаа орны хүүхдүүдийг чи юу гэж боддог вэ юм бэ? Эсвэл ингээ чи ер нь хүүхдүүдийг яг юу гэж боддог, хүүхд юу ч болоо гэдэргээл амар сонир юм ингээ яриад байсан мөртлөө ингээ сүүлд нь ингээ дараа нь ярианы төгсгөлд амар чухал санагдсан л та. Амар жоохон emotional ч гэсэн тэр юм ихтэй нөгөө хүүхдгүү гэдэг жисэн шүү дээ. Өөрөө нөгөө хүүхдгүү болох боломжгүй болсон. Хүүхдтэй болох боломжгүй тийм юм гэдээс аахгүй. Тэгээд өөрөө тий юу гэж хэлчихсэн бэ гэхлээр ингээд би яг ингээд хүүхдтэй болох боломжгүй гэсэн ингээд мэдээг сонсоод амар шоконд ороод ганцаардаад надаа маш хэцүү байсан. Би тэгээд ингээд ерөөсөө ингээд бүх юмнаас л ингээд холбоогоо таслал утгагүй юм шиг ингээд санагдчихсан. Тэнгүүтээ ингээд дараа нь ингээд гадуур алхангууд ингээд хүүхдүүд харангууд л амар ингээд хөөрхөн харагдаад. Тэгтээ дараа нь ингээд юу гэж утсан бэ гэхээр би ичнээ өөрөө хүүхдтэй олж чадахгүй ч гэсэн эн чинь би нэг хүүхдийн төлөө юм хийж чадахгүй гэсэн үг биш гэл. Тэгээд би ингээд яг ингээд өөрийнхөө амьдралын одоо тэр юу гэдэг те нэг амьдрч байгаа хугацаагаа би ингээд хүүхдүүдэд зориулмаар ингээд санагдсан тэр гэл. Тиймэрхүү юм ярьж байгаа л. Тэр надад амар тоо санагдаж байна. Тэр айгүй гоё юм хтэйсэн. Тэнгүүтээ буухт нь бол бид чи $100 яасан байхгүй. Тэнгүүтээ надад $100 өгөнгөтээ дээрээс нь юм 20k гэсэн шин. 20k гэдэг нь 20,000 төгрөг. 20,000 төгрөг. Тэгтээ яг 20,000 төгрөг. Тэр нэр тэгэхээр надаа үнэхээр ингээд чамтай ингээд явах амар таатай байлаа. Би яг нэг энэ ч нэг өөрийн гэсэн найзтай болсон юм шиг санагдлаа гэд. Надаа мэйл зэл юу өдрөө контакт авал салчихсан л та. Nice. Тийм амар сонио. Нэг тийм. Харин тийм хүмүүс ч people might surprise you гэдэг л хэвгүй тий. Яг ч ингээд жоохон нээлттэй байгаад үзэнгүүт тиймэрхүү юмнууд айгүйх тохиолдчихсан. Миний лав ингээд тэр нэг амар тийм хүний хүн юм шүү аа би ингээл яг тэр нэг юм тоор жишээ нэгээд юунд итгэдэггүй ингээд яг нэг хүнтэй ингээ уулзаа зүгээр connection амар үүсээд тэгээд тэр чигтээ итгэж болох юм шиг одоо сайн нэг эмхтэй тэр юм шиг тэг ингээд зүгээр ингээ random хэрнээ яг тэр нэг юм connection үүсээд тэр нэг юм ойлголцол ингээл тэгээд тэр хүний ингээд мэдээд тэр бол яг ингээл аялж маялж явж байхад бол айгүйх тохиолддог юм байлээ зүгээр л ямар ч тийм hidden agenda энэ төр байхгүй те зүгээр ингээ цэвэр ингээд өөрсдийнхоороо ингээл байгаал. Тэр бол ялцчгүй айгуу гоё зүйлүүдийн нэг санагддаг шүү дээ. Хүмүүс илүү их тийм байгаасаа гэдэг ч юм уу. Тийм. Тэгдэж шүү дээ нэг амар хурдан нэг тийм бонд үсчдэг те. Хурдан бонд үсчээл тухайн өвний юу ч хэдэ те зүгээр ярианы өнгө ч юм уу. Эсвэл зүгээр харцсан ч юм уу. Зүгээр л нэг тийм цаанаасаа яг тийм гоё нэг юу гэдэг ингээд бүх юмаа ингээд нэг
дэлгээд ярмаарч юм шиг эсвэл зүгээр нэг тухайн нэг зүгээр айгуу сайн сонсмоор ч юм шиг. Нэг тиймэрхүү мэдрэмжүүд байдаг. Гэхдээ айгуу тийм нэг юу байнга биш айгуу ховорхон. Айгуу нэг ховорхон. Нэг ингээл айгуу хурдан тийм үүсчдэг. Гэхдээ миний хувьд бол тиймэрхүү үүсчихсэн ч гэсэн эзэж тэгээд тэр нь яг яг тийм нүуний тийм хурдан үүссэн юмнууд эзэж тэгэл яг үргэлжлээгүй л байсан байна л да. Тийм угаасаа өөрчлөлөх нэг хэрэггүйчтэй хэрэггүйч юм шиг одоо тэр үед нь л тэр моментд нь л үлдээгээл те. Одоо жишээ нь би ингээд амар сонсон тийм интеракшнууд санаж байгаа байхгүй. Жишээ нь ингээд оюутан бах work and travel гэдэг програм байдаг гэсэн шүү дээ. Тэрэн дээр ингээд гинт очсноо би ингээд Америк явна гэлтэй. Тэгэл 3 сар яг 103 сар би явлаа гэл. Тэгээ хөөцөлсөөр яг ганцаар явж байгаа байхгүй. Өөр ямар ч тийм монгол хүмүүс байхгүй. Тэгээ би яг тэр үед болохоор ингээд 2 сар ажиллангуудаа 1 сар аялаад. Тэгээд аялж хат болохоор чи нөгөө нэг Greyhound бас шүү дээ нөгөө хот хооронд явдаг. Тэр мэргээр ингээд явж маад. Тэгээд тэр автобус нь ингээд миний хажаас суудсан байсан нэг аяг одоо жишээ санаж байгаа байхгүй тий. Тэгэнгүүт ингээд амар юм урт устэй юм ер нь жоохон сонин те ингээ хальт vibe жоохон гайхмаар тэгснэ ингээд яг тэгэл тэр нэг хідэн цагийн туршууд ингээл юм яриад хэлсэн чинь ингээд нөгөө нэг хөвчм тэгээд киногоор ингээд яг клик хийж байгаа хөөх те ингээл юм яриад хэлсэн чинь яалч ингээл дуртай юм мэдээл те дуртай кино тэгснэ ингээд гайхаж магалтай ч тоо юу вэ Монголоос ирчээд те чи ингээд яаш мэдээ ингээл арти ингээд үзчихсэн маа гэдэг ч юм уу те. Гэж мэгээд тэгээд нэг одоо би бүр нэрийг санахгүй байна. Гэхдээ зүгээр ингээд тод үлдсэн байгаа байхгүй. Тэгээ нөхөр ингээд ноутсаа гаргаж ирсэн ингээд suggested ингээд миний намайг ингээд санал болгосон зүйлүүдийг ингээд юу бичиж аваад тэгээ ингээд салчихсан шүү дээ. Бас амар сонио. Oregon руу. Тэгвэл нэг юм асуулт байна л та. Зөвхөн хөгжмөөр тэгж танилцсан хүмүүс баа. Байлгүй л яг. Яг цэвэр хөгжмөр гэсэн үг шүү дээ. Одоо яг ч нөгөө нэг хөгжмөнтэй амар холбоотой. Ер нь бол гол зорилго нь хөгжим. Тийм. За би бол яг толгойд орчихгүй байна. Би нөгөө нэг ярьжсэн ш түрүүн нөгөөний 2 хамтлаг авчирсан тэргэлтэй. Тэрийг бараг тэгж хэлж болох хаа. Ингээд ямар ч өөр юу ч тийм одоо өөр зорилго байхгүй те. Тэгсэн юм зүгээр ингээд хөгжим тоглох хүсэлтэй. Тэгснэ зүгээр шууд нөгөө Indie Thursday page руу тэр random хүн бичиж таарч мараа л те. Тэгэл юугаараа клик хийсэн бэ гэхээр яг тэр хөгжмөр л хэлсэн шүү дээ. Та ямар ч танихгүй хүн би Монгол очиж тогломоор байна. Ямар ах юм бол гэлтэй. Тэгсэн чинь болно штэ гээл тэгээ би ингээл хариу бичиж мичээл тэгэл ямар төрлийн хөгжим хийдгийг сонсч масвал тэгэл огт танихгүй хүн штэ тэр чи одоо Indie Thursday чи ядаж хат киноны пэйж ямар ч тийм хөгжмийн талын юм байгаагүй хэрнээ тэр хүн олоод бичсэн байгаа байхгүй тий. Тэгээ ингээ бичсэн чинь явсараа жаад тэгээд нэг 4-5 сарын хугацаанд ингээд холбоо өсөрөө жаад мань хүмүүс ирж исэн. Тэгээд тэр миний ингээ бодохоор ингээд амар гайхдаг шүү дээ. Яг цэвэр хөгжмөөр тэр хүнийг би таньсан байгаа байхгүй. Тэгэл өөртөө хийдэг дуу хөгжмийг онсон чинь яг л тийм нэг юм post punk Joy Division тийм vibeтай. Тэгэл зүгээр л бид нар ингээд Орос Морс тоглох юм аа. Тэгээд Бээжин тоглоно, Шанхай тоглоно тэгчээд бас Монгол төрмээр байна гэлтэй. Тэгэл AV гэ байдгүйсэн тэгээд эдэртэй хамдарч байгаа тавчирчсан байхгүй. Хоёр хамтлаг гэсэн тий. Ямар хоёр хамтлаг гэсэн? Slacker тэгээд тийм саяных нь болохоор Night Fields гэдэг Австрали хамтлаг байхгүй. Тий. Тэгээд нөгөөх нь болохоор Орос хамтлаг. Тэгээд Slackers гэдэг Playtime-аар яг авчирч ирсэн юм аа. Би бас зүгээр л Facebook page руу бичээл тэ баг Монгол дээрээ тоглох уу гэсэн чинь how did you find us гэснээр зүгээр okay let's do it гэж шууд ирчихсэн юм. Тэгээд тараас амарсан нөө. Playtime-аар тэгээд 3 дахь хоног дээр нь тоглолцсон юм аа. Тэгэл ер нь бол аюу өрмөц хоёр нөхөрөөс л та ялцчихгүй. Хоёулаа байдаг. Тэгээд ингээд битүү ингээд шивсэн юм юмстэй. Punk хөгжим тоглолдог болохоор тэгээ дээрэс нь бас хоёулаа болохоор нөгөө нэг лайв сет нь бас нэг жоохон сонирхол исэн юм шиг. Тэгээ манайхан нэг сайн ойлгож мэдлэхгүй тэгснэ
нөгөө нэг тэр хамтлагтаа биш зүгээр тэр нэг согтуу хүн ингээд пим юм шидэ заяа. Тэгсэн чи тэрийг нь байрж авч ууж тий. Тайзан дээр уугалаа. Шууд тэрийг барьж авснаа ууж. Тэгэл мэдгүй дараа нь шилж яахт нь барьж авгата. Тий. Зүгээр барьж авсахгүй. За яач арай шиг барьж авдаг. Cool. Тэгээд эргээд нөгөө нэг нөхдүүд Москва руу тий дуудаад. Тэгээд би Москва нэг 10 хоног явжсан. За. Тэгэл нөгөө Орос сурвалж төгссөн болоод ч тэр үе ингээд Орсыг жахан бас л дутуу үнэлсэн байлээ. Шаал өөр ертөнц зэснийг мэдэхгүй тэгээ яг тэр нэг Russian тэр Орс underground хүчмийн тэр ертөнцийг бол ялтч мэдэрсэн шүү дээ. Чи Москвад ч тэгтээ өөрөөрөө гочлогт Орсоор ярьж чадчихсан уу? Амар хэцүүсэн. Яа би бүр 10 жил сурсан ирнэ заяа тэгээд ингээд англитай ойлж байлаа заяа. Тэгснэ ингээд монголоор ингээд ботсноо нэг сонио орчуулж тэ ингээ орс англиалж тийм ээ. Жишээ нь ингээд хлопот гэдэг шүү дээ. Ингээд алга таших. Тэгсэн чи би ингээд клапа юу. Ингээ шинэ өдөө. Тэгсэн чин тэр хэдэд бүр амар зугаатайгаа байхгүй ингээ миний тэр нөгөө англи орсыг холбосон нэг хачаа өгнүүд би бүр яг гаргасан шүү дээ. Тэгээ нөхдөд угаасаа англи амар сайн мэддэг. Гэхдээ ялч ингээд нөгөө юу юм бэлээ. Одоо сленг биш үү? Тэр ингээд орсод бүр ингээд айгүй хүүчсэн. Тэгээд яг л бүр ингээд бүр ихнээсээ дуустлаа ингээд слангаар ярьдаг зам. Тэнгүүд ингээд хайлт ойлгож ойлгохгүй ингээд амар сонсон нөгөөд ашиглаж ярьдаг. Тэгээд тэнгүүд манай Монголын сланг маань жоохон хүүчгүй юм шиг санагдаад тийм шүү. Одоо шинэ гш гэлдэг шүү дээ. Тэр мөрийн ингээд жоохон өөрөөр хэлмээр байгаа байхгүй. Даан чи өөрөө байхгүй. Гшээс. Гшээсэн ч юм уу ошаахгүй. Тэрний нэг утгаарс тэ наасан мас ингээл тэгэл байхгүй байгаа байхгүй. Тэгэхэд чи ингээд англи хэл мэлэн дээр чинь бүр ингээд шинэ слангууд гэ бүр ингээд you have to google it day sometimes ингээд ямар утгатай юм бол гэлдэг шүү дээ. Тийм. Одоо evolve хиймээр санагдаад байдаг байхгүй ингээд Монголын юг. Тэгвэл нөгөө одоо нөгөө нэг Оросд ингэ Орос сурвал сурж байхад нөгөө тийм Орос багш нараас нэг тийм ойлт авсан байгаа шүү дээ. За Орос нэг иймэрхүү ор юм шиг байна гэл тийм бүрхэг юм Монголын том хувилбар ч юм тийм. Тэгээ Москва очиход яг тийм байсан үсгэл амар өөрөөс нөө. Шаал өөрөөс. Бүр шаал өөр. Амар тийм яг тэр нэг дээр үеийн болон орчин үеийн төгс зохицол юм уу хаашийн. Тийм ээ. Тэгээ яг тэр нэг хаан ч явсан угаасаа явж байхад нөгөө зөв crowdтэй ингээд зөв хүмүүстэй ингээд чи зөв газруудаараа явбал ямар ч газар сонирхолтой байж болно. Заавал тийм туристик байх албагүй. Тэнгүүд би яг Москвад бол яг тэр нэг юм өөр ертөнцийг ингээд харсан байгаа байхгүй тий. Тэгээд нөхдүүд бол ингээд яг л бүр ингээд яг тэр лайфстайл нь тэр дуу хөгжим бүр яг л тэгж л амьдэрдэг. Одоо бид нар чинь болохоор ингээд одоо Монголын хамтлагууд болохоор ингээл амьдралтай ч юм уу те ингээл өөр ажил мэжилтэй тэрний хажуугаар хийдэг бол тийм мань хүмүүс болохоор бүр яг л тэрүүгээрээ амьдардаг л тэгэл анх удаага бүр яг тэр нэг юм залуу хүний тэр нэг амьдралаар амьдардаг те тэгэл ингээл яг л олсон бүх зүйлээ тэр нөгөө аялалд зарцуулдаг ч юм уу те ингээл фестивалийн төр үзэл Европоор аялал те ингээл тэг ингээ харахад амар энгийн хүмүүстэй ямар ч тийм ингээ ялцаалаараа гэсэн ямар ч тийм материалистик bullshit байхгүй. Зүгээр тэр experience-д илүү ач холбогдол өгдөг. Тэгээ бас нэг гоё юм нь болохоор ингээ ямар ч те чи Монгол чи эмэгтэй ч юм уу те эсвэл чи эрэгтэй чи ингээ тийм гэсэн ямар ч ялгуурл байхгүй зөө. Бүр ингээ шууд ингээ даваа гэлтэй ингээ яг нэг тийм амар ямар ч тийм fake niceness юуч байхгүй. Free spirit. Бүр яг л тийм юм бэл. Бүр ингээд ямар ч тийм тэгээ юмнаас нэг айдаггүй те. За зүгээр штэ ингээд даваа гэлтэй нэг тийм тэр мэдрэмж авчихсан. Айгуу гоё. Оросд ер нь тийм гоё хамтлагуудын тоглолт үзчихсэн үү? Оросд уу яг тойд уу? Тийм. Том хамтлагч юм уу юу ч гэсэн нөгөө юу ясаахгүй showcase гэд байдаг шүү дээ. Одоо нөгөө underground хамтлагууд нь ингээд showcase хийж байгаа хгүй өөрсдөө ингээд танилцуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд тийм фестивал болж ийн гэд урьсан. Тэг 3 өдрийн тийм юм байсан. Тэгэл бахаар самтлууд утсан. Гэхдээ яг алтартай бол биш. Зүгээр л
яг тэр нэг community гэдгийг би яг тэр үеэс бас амар ойлгож ирсэн байна. Нөгөө нэг өөртөө ингээд нөгөө community үүсгэнгүүтээ нөгөө бүх юмаа ингээд DIY те бүх тайзны чимэглэл do it yourself гэдэг. Нэг сонир үйл мүл хийж мэдстэй ингээд бүх юмыг гараар хийцэн. Тэг ингээд поструудаа жишээ нь ингээд усан будгаар бодож муудаад ингээд зурчдаг зав. Ингээд динозавр random ингээд хүүхдийн зураг шиг зүйлүүд ингээд зурангуудаа тэр партиных нь постэр нэгдэг ч юм уу те. Яа. Сонирхолтой тий. Ер нь Оросд очиод гэхдээ ер нь одоо Москва гэдэг чинь бараг л Европ шүү дээ. Ер нь Орос өөр. Гэхдээ яг Европ гэдэг утгаар болохоор нөгөө Европ хамааралтай гэх юм уу төгмөт нөгөө нэг Москвагаас ингээд бусад орнууд руу явдаг ч юм уу. Тэгж яасан уу? Европ руу юу? Би Москва руу явлаа. Москвад бол би зүгээр 10 чол ирдэг байсан тий. Гэтэ би яг тэр нөгөө бич хаусыг ярьжсэн шүү дээ. Парис руу шууд төрөнийхтэй. Тэрийг дээл зориул явцсан шүү дээ. Чи тэгээд хүн бүр тэрийг үзээгээл ганцаараа Франц байсан юм. Тий, ганцаараа. Тэгснэ ингээд нөгөө Green Zone гэдэг шүү дээ. Green Zone тий. Тий. Манай хүн чинь нөгөө Jesse гэдэг хүн ажиллаулдаг шүү дээ. Франц хүн билээ. Тий. Тэгээ 15 онд ингээд зүгээр би ингээд нөгөө Франц хүн болохоор нь асуухгүй ёо ингээд Парис ингээд ганцаараа ингээд аюултай юм гэсэн чинь яасан чи явах ч юм уусч. Тийм би ингээд ганцаараа явах чинь гэдэгсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд манай хамаатнууд байгаа шүү. Тэдний очоо байчих мэжиг. Тэгээд ингээд би Франц айлын гэсэн шүү дээ. Вау. Тий, косноттой холбож өгөөд наа. Тэгсэн чинь ингээд 40 гарцсан ингээд Францтэй нөхөр намайг тосч байгаа байхгүй юу? За. Бүр тоссон юм тий. Тийм. Тэгснэ ингээд амар дээр үеийн тийм өвгөн бенз гэж ярьдаг шүү дээ. Тийм vintage тийм бензтэй тосч байгаа. Тэр шоконд ор тэгсэн чинь ингээд тэгээд намайг тийж тосч авснаас хойш дахиж хизээч тэр машинаа унаагүй зөө. Дандаа мотоцикл ундаг. Зүгээр ингээд амар спешиал. Тэгснэ ингээд яа тэр нэг Франц айлын тэр эстетик ч юм уу тэр амьдралын юуг нь бүр ингээд амар мэдэрсэн шүү дээ. Орой болгон тэгэл нөхөр нь л хоол идэг заяа. Тэгээ нөхөр ингээд вайн уучна. Тийм. Бүр яг тийм. No for real. Бүр яг тийм. Тэгснэ ингээд professional юу гэсэн чинь тайзны ингээд гэрэл тусгалыг хийдэг хүн заяа. Тийм. Тэгээд тэгснэ ингээд баахан нөгөө нэг пянз цуглуулдаг. Тэгээд пянзны өрөө-мөрөөтэй. Тэгээд нэлээд аялцсан нөхөр Монгол зонгол ирж ирсэн, Африкаар аялж маялцсан. Тэгээд бүх гэрийнхэн ихэнх юмнууд нь сувенирууд нь дандаа нөө аялж ирсэн юмнасаа ингээд дурсал болоод ингээд аваад яцсан. Тэгснэ ингээд мебель зэрэг өөрөө идэх заяа өөр ингээд. Тэгээд Pitchfork фестивал үзчихийж үлээ. Nice. Би бас мебель өөрөө хиймээр байна. Харин тийм we can ахгүй бид нар чадна одоо ч юм амар хвшлэгүүд байдаг болсон шүү дээ. Тийм л юм бэлээ. Тэгэл гоё. Айгуу гоё байсан. Тэгээ ялч шиг Европт ойрхон очсон болохоор тэгэл Амстердам тэгснэ Итали. Европын нэгтээ 10 хоног л доо 1 2 хоног явцсан шүү. Тэгэл яг тэгээд нөгөө нэг их мөнгө ерөөсөө байгаагүй зөө. Яг л ингээл танил талаараа ингээл явсараа жаал зүгээр л тэр билетний мөнгө төгрөгөө олол. Тэгэл би чинь тэгээд 6 сард шийдэнгүүтээ цоглуулж гэж яахгүй мөнгө төгрөгөө тэгэл ялцчихв. Тэгэл бүтцэн юм да. Ерөөсөө ямар ч үнэтэй зэнтэй юм юу ч өөртөө аваагүй. Яг хэдэн пянз авсан. Түүнээс өөрөөр би нэрэ материалистик юм бүр юу ч аваагүй зөө. Битүү experience-ийн төлөө. Харин тийм зүгээр яг би бас нэг юм уншиж ирсэн юм л та нэг хүний стори. Зүгээр яг ингээл нөгөө нэг юм ингээл гэрээсээ зүгээр нэг карманда нэг хэдэн $т те тэмүүтэй гараал за hitchhiking гээл тэгэл дэлхийгээр тойрч хүмүүс эд штэ. Би тийм үний зүгээр тэр үний TED ярилцлага уншижсэн аахгүй. Ярилцлагын уншсан гин. TED-ийн TED ярилцлага уншижсэн аахгүй. Тэгш тэр хүн юу гэжсэн бэ гэхээр тэр хүн юу гэсэн гэхээр за ямар нэгэн одоо чи зориг тавиач юм уу тэрэн дээрээ ингээд саад дотор руу тавиад дээ штэ. Одоо жишээ нь одоо за би ийшээ аялмаар гингүүд л за надад мөнгө байхгүй эсвэл завгүй эсвэл надад би одоо ярьж чадахгүй ч юм уу эсвэл би ганцаар эмэгтэй хүн эсвэл би аялж чадахгүй надад туршлага байхгүй гэдэг тэр бүх өөр асуудлууд ерөөсөө л чиний
толгой дотор ч л хагаад байгаа. Тэгэхээр яг ингээд зүгээр яг үннийг хэлэхэд чи зарим зүйлийг хийж үзээгүй мөртлөө энэ асуудлуудыг толгой дотроо бий болгоод тэр чин чамааг өөр ингээд блоклоод байдаг. Тийм учраас зүгээр fucking do it гэжсэн аахгүй. Жохоо айцтай холбоотой юм тийм. Айснаас болоод fucking айцтай. Тэнгүүтээ зарим ингээд бүх юм хийхэд мөнгө шаарддаг. Тэгэл тэр нөхөр ерөөсөө нэг карман дээр ерөөсөө нэг за нэг хэдэн $100 нэг за $400-500 таа гараад хэдэн сар дэлхийгээр хэрэг хийсэн л байгаа байхгүй. Тийм. Тэр нэг хэм бэлээ бас нэг тийм залуу байсан юм аа. Facebook пост бичсэн байсан. 200,000 төгрөгтэй Монголоос гараад 2 жил ингээд Орос сургахгүй аялсан зав. Тэгснэ босож ирж байгаа. Би ягсан санахгүй байна л да. Тэр залуу яг зүгээр яаж аялсан сонсохоор л бүр гой санагдсан л та. Ингээд ямар ч хүн яг үнэхээр хүсвэл те fucking 200,000 чи яг үнэндээ бол за яг үндэ бол бага мөнгө би хэлмээргүй л байна л та зүгээр үндэ бага штэ бага л та тэгтээ тийм болох гэдэг шүү. Тэгтээ яг үгүй тийм л дээ тэгтээ бас хотын захаар бас үгүй за тэр хамаагүй зүгээр хамаатай байхгүй юу тэрийг орцуул хэрэгтэй гэж би боддохгүй яа гэдэг нь бидний хувьд 200 чи бид нар чинь ямар хүмүүс лээ те тэнгүүд яг тэр амар их хүмүүс штэ тэнгүүд яг тэр захын хүмүүст болохоор 200,000 төгрөг бүр олдохгүй байхгүй юу fucking өдрийн 1000 төгрөгөөр бар юм үлдэгдэл авч иддэг хүмүүс бас байж шүү дээ олдохгүй ш зүгээр өөртөө олох гэж чиг янз янз хөшөө янз янз тэгээ ерөнхийдөө санаа нь болохоор ихлээ ингээд нөгөө excuses ингээд тэг ингээд шалтгаан гэдэг зүйлийг бол уусаа хүссэн үсээгүүд их байхгүй би ч гэсэн одоо ингээд бодохоор амар тий бараг ингээд what гэмээр зүйлүүд те ингээд өөрөө зорио хийцэн болохоос ш тэгтээ ингээд хэрвээ би тгийгүйсэн бол ингээд би л аваа юу Европ руу ганцаараа явах те юу тэр work and travel-аар 3 сар гэрээсээ хол явах те тэр чинь жаахан хөвгт байгаа штэ тэгсэн хэрнээ ингээд яг тэр нэг тийм өөрийгөө тэр нэг сонсох нэг тийм зүйл байд юм шиг ингээд нэг тэр момент нь бүрддэг ч юм уу те ингээд нэг тийм итгэл төрдөг ч юм уу араа нөө одоо ингээд гайхагддаг байхгүй тэгээд тэр одоо жишээ нь дэлхийгээр аялж байгаа хүмүүс маань мэдээж ганцаараа биш те тэр нөгөө нэг оцсон улс олонных нь хүмүүсийн тэр нэг тусалцаа ингээд айгуу чухал те тэнгууд нөгөө нэг хүмүүсээс тусламж гуйхасаа гуйхан цаашин зөөр ингээд нэг юм ойлголцол үүсдэг шүү дээ тэр ингээд ерөөсөө ингээд хүнийг за хинч надаа ингэхгүй дээ гэж бодхоосоо илүү зөөр ингээд асуугаад үзье те гэж гэдэг хандлагаар ингээд байнгут эргээд ингээд эрэг ингээд result ирдэг юм шигтэй. Яг тэгэхээр ингээд би ингээд тэрийг ингээд Бээжинд амар мэдэрчсэн байхгүй би нөгөө хятад хэлээ авахгүй шүү дээ. Нөгөө ихэвчлэн хятадаар ярьдаг нөхдүүд. Тэгээ нөгөө англи айгу муу хэрнээ ингээд би нэг 2 жилийн өмнө л үдэ нөгөө нэг миний нэг дуртай хамтлаг эргэж нийлээд slow dive баггүй юу тэгээд ингээд 90 оны хамтлаг шүү дээ ингээд гинт нөхдүүд буцаж нийлснэ, reunion хийснэ ингээд цомоо момо гаргаад гиснэ аялан тоглолт хийгээд Бээжин тоглож ийн гингүүтэн зүгээр зориод үзгээд тэгээд үзэж байгаа байхгүй очоод тэгээд нэг 3 4 онсон мөлөө те. Тэгэл бас л тэгэл нэх мөнгө төгрөг байхгүй тэгээд гиснэ ингээд ингээд Бээжинд дэдэг найз руу холбогдсноо зүгээр тэдний нүгөө байж байгаа л те. Нэг юм идэхтэй ч баг гол нь биш зөө гэж хоол молондоо ч штэ. Anyway тэгээд гисэн чи надад нөгөө нэг смартфон байгаагүй байхгүй. Тэгээд ингээд утас юу ч байхгүй. Тэгээд тэгснэ ингээд цаас нэр юм бичиж гардаг. Тэгэл тэнгууд би бүр ингээд бүхэл бүтэн Бээжин ч юм маш том хот шүү дээ. Бүр ингээд I don't know anybody тэгээс яаж яахт хэлээ байхгүй, хэвтэ хэлээ байхгүй. Тэгсэн мөртлөө ингээд яалчгүй асууж байгаа байхгүй төөрүүлдэ. Гайгүй чиглэл явж байгаа л төөрж байгаа байхгүй. Тэг чимэр амар томоод. Тэгэл тэнгууд нөгөө хятад тэгэл ингээд хятад хүмүүсээс ч ингээд ялчгүй ингээл юмаа ингээл харуулал асуунгууд чинь бүр ингээд бүр чин сэтгэлээс туслах гал зав. Ойлголцохгүй шүү дээ ингээд дохоо цангаар ингээд амар сони юм болж байгаа байхгүй. Тэгээд тийжсэн ингээд туслах гал зав ингээд бэжсэн ангижсэн өөрөө мэдгүй болонгуудаа ингээд хүмүүс тосоо зав. Бэжсэн ингээл тэг ингээд хоорондоо хятаар ярилтай. Тэгээд ийш явах гэдэг юм би яаж яах нэг fucking team underground team sense нэг галерей мэлэрэ ч юм уу нэг барч pub ч юм уу нэг тийм газрууд ингээд бичээд авцсан зав ингээд Google-д олцсон. Тэгээд гисэн чинь ингээд нэг удаа бүр ингээд бүр 5 6 хүмүүс намайг тойроод зогссон зав туслахад.
Бүр яг тийжсэн шүү дээ. Бүгд хятаар ингээ хоорондоо яриад ингээ учрыг олоход ингээ энэ охин ийшээ явах гэдэг л гэдэг шүү. Тэгэл тэр цаас руу заагаал тэгэл тэгснэ нэг couple ирэнгүүтээ юу яаж энэ тэр зүгээр хайл англиар ярьдаг тэгснэ ингээ за бит хоёр чамаа хүрээд өчөө. Тэг бүр ингээ үргэж өгчөөсөө машинаараа юу? Гүйгүй алхаад ойрхон би яг тэрүүхэн тэндэл ингээл нөгөөний юу лээ Хутон стрит лөө нөгөөний юм шавран Подон биш нөгөө юм гэлцэл юу ертөнцөөр нь яваагүй тэгэнгүүт ингээд тийм underground club мод ч юм уу тийм бар мар нь болохоор дандаа тийм юу шавран тэр нөгөө дээр үеийн тэр хятад барилгууд дотор л байдаг юм бэлээ. Тэгтээ тэр хэсэг нь илүү гоё яха тий. Тийм тэр бүр амар гоёс. Арайлаа нэг үзэх юмтай ч юм уу тий. Өндөр байшингууд л тэгэл бүхэл том urban city байгаа шүү дээ. Харин би бол сүүл явахт нэрээ ямар ч өндөр барилгаар ороогүй явцсан л шүү дээ. Дандаа л тийм дээр юм тийм. Өндөр барилга яах вэ тэгэл. Оёлдоо. Тийм Монголд шүү. Гэтэ яг нөгөө нэг тийм тухайн газрынхаа яг одоо соёлыг ч юм уу тий түүхийг шингээсэн газар гэдэг бол яг тийм нэг цаанаасаа ингээл нэг үнцэнтэй байт юм аа. Харин тий. Европ тэгээд надад амар таалагдсан юм шүү. Тэгэл ерөөс юм өндөр барилга аюу ховор тий. Тэгэл Нью-Йорк ч бас их тийм шүү дээ. Архитектор. Гэтэ амар өндөр барилга гэдэг шүү дээ. Байгальтай. Тийм л дээ. Гэтэ нэг тийм дэрвэн юм барилга. Өндөр өмөрч. Европ юм шиг санагдаад Америкийн Европ юм шиг санагдаад. Нью-Йорк юм. Сиэтл бас жоохон тийм. Би ч тэр чинь бүр амар бацаан багтаал гэсэн шүү дээ нөгөө нэг work and travel. Окей тэгвэл шүү дээ. Чи ер нь аль орнууд руу явж ирсэн тэгэж? Аль саяны л тэгэл ярьсан. Бээжин, Парис, Москва. Дандаа л тийм. Америк. Явах зарлаа болвол тэгэл бусдаар юмнууд нь. Одоо тэгвэл яг post covid те ковидосаар та нар яг хаашаа явах нь хаашаа очимоор байна. Яг юу хиймээр эсвэл ч юм. Чамаас хэлнэ. Асууж байгаа юмнаас хэлье. Би юу? Яг уу. I know where. Би үгүй явна л та. Тэр бол ойлгомжтой болсон. Гэтэ тэр чинь post covid биш болчих жоо. Аа хоорондоо би үгүй 8 сарын сүүлээр Лондон явж байгаа. Тэгээ Лондон тэгээ цаашаа Англиг үзэж байгаа шүү. Цаашаа юу Шотланд явъя. Шотланд чадвал Ирланд явъя гэсэн даа. Тэгээд наашаага Амстердам, Брюссел. Тэгээд юу чадвал Парис. Тэднэр явъя гэсэн санаатай байгаа. Чаднаа. Тэ. Тийм байгаа. Гэтэ яг нөгөө нэг энэ үгийн зүгээр энэ wish list биш байгаа байхгүй яг тэгэхээр аль хэдийн би төлөвлөсөн. Явна гэж бодсон. Явах нь зүгээр яг явахыг хүсэж байгаа гэвэл бол арай өөр л юм л гарч ирэх. Хаашаа та. Одоо төлөвлөснөөс гадна Антарктик. Би Скандинави орнуудаар амьдарч байна. Тийм, Скандинави орнууд. Me too actually. Тийм, Норвей, тийм, Sweden, Финлянд тэгээд яг тэдний нэг тийм гой соёлуудтай танилцмаар байна. Тэр нэг халуун саунд нормоор байна. Норвегийн нөө биш нөө Скандинави нөө Финлянд. Юу юм бэлээ? Би нэг ном уншсан хгүй гэсэн чинь A Book of Happiness гэдэг. Тэгээд нөгөө нэг happiness-ийн тухай ингээд ерөнхийдөө ингээд яцсан. Надаа бэлгэнд өгчсэн юм аа. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг Скандинавийн орнууд ч угаасаа нөгөө happiness rate-ээр ингээд аюу дээгүүр ордог шүү дээ. Тийм. Тэгээд ер нь тэрний тухай аахгүй тэгсэн чинь ингээд нөгөө юу бүр ингээд team profession заа бүр team мэрэгжил байгаа байхгүй happiness судлаач заа. За. Тэр одоо ингээд намайг бичсэн юм байна. Бүр амар happiness researcher заа. За. Тэгээ юу идэв гэсэн чинь дэлхийгээр аялаад ингээд нөгөө happiness судалдаг. Энэ оронд юу хэнийг хэр happy вэ те энэ арт түмэн нь хэр happy вэ? Happiness гэж юу юм гэдэг ингээд судалдаг заа. Тэгээ тэрэн дээр ингээд нэг юм одоо жишээ нь топикууд байгаа шүү дээ ингээд чаптерууд байгаа шүү дээ номны. Тэр нь ингээд амар энгийн зүйлүүд байгаа байхгүй. Жишээ нь ингээд community байгаа заа тэр дотор. Happiness нөлөөлдөг зүйлүүдийн нэг бол community гэж байгаа заа. Хин нэг нь ойлгох. Тэгээ юмаа хуваалцах. Тэгээ одоо жишээ neighborhood байгаа шүү дээ. Neighborhood ингээд бид нар чинь хинтэйгээ яаж юугаач мэддэггүй шүү дээ. Тэгэхэд ингээд зүгээр ингээд тэнд яадаг вэ гэсэн чинь ингээд
дундаа ашигладаг ингээд нөгөө нэг тийм нэг сонь юмнууд идэв шүү дээ. Дрил ч юм уу те. Тэр минь ингээ хуваалцдаг зөө. Одоо чинь 5 айл 5 дрилтэй байх нэрээ үнэхээр шаардлагагүй ч юм шиг ингээд бодонгууд хэдэн удаа ашигладаг билээ гэл те. Тэнгүүд нөхдүүд яг тиймэрхүү зүйлүүдэд ингээ хуваалцдаг зөө. Тэгснээ ингээд юу яадаг одоо ингээ хотхон гэж ярьдаг шүү дээ бид нар. Тэрийгээ ингээд нөгөө нэг дизайн хийж ингээд хүмүүсээ сонгож амьдруулах та яадаг вэ гэхээр нөгөө залуу гэр бүл ингээл байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд хажууд нь хөвшин ингээд тэ гэр бүл байх жишээний. Тэнгүүд ингээд нөгөө хүүхдүүд нь том болоо ингээд явцсан маа шүү дээ. Тэнгүүд ингээд хажууд нь ингээд залуу гэр бүл байснараа тэр нэг юмыг нөхдөг. Тэгээд тэр нь ингээд дунд нь юу учирдаг гэсэн чинь нөгөө нэг дундын юм shared тийм нөгөө garden гэдэг зэрэг. Тэгээ тэндээ ингээд нөгөө нэг хаяа ингээд барбекю хийдэг ч юм уу те гадаа мадаа сууа хоолдог. Тэнгүүд одоо тэр залуу гэр бүл маань тэр хөвшин гэр бүлдээ ингээд нэг хүрхэн нөгөө нэг хүүхдийн тэр нэг орон зайг нөхдөг ч юм уу те. Амар sweet, амар энгийн хэрнээ ингээд амар чухал зүйлүүд байгаа байхгүй. Тэгэл яалтчгүй тэгснэ ингээд хамгийн наазах нь нөгөө нэг ажил руу явахдаа дандаа ингээд нөгөө нэг дугуугаар явдаг. Яа тэгэхээр нөгөө нэг юу ялгаруулдаг шүү дээ. Нөгөө нэг хүний бие чинь ингээд нөгөө нэг physical activity хийнгүүд ялтчгүй тийм нөгөө нэг ямар тоос юм лээ. Карбон диоксид адлаа тийм тэрийг ялгаруулад тэгээд нэг өөр тийм тэгээд тэрийг ялгаруулад ингээд happy болдог гэж аахгүй яалчгүй тоо. Тэр нэг юм дууд жиснэр тэг нэг юм зүйл ирдэг. Тэрний орн нэгээд хөгжрөл машин байснараа нэг өөр зүйл ирдэг. Тэнгүүд ингээд манай би нөгөө Франц хэл сураад байгаа байхгүй юу? Франц хэл сурж байгаа. Тэгсэн чинь ингээд нөгөө нэг 16-ны ном мөртлөөсөө тэр нөгөө нэг материал гэсэн үгтэй тэр нөгөө нэг хэлний материал тэр нөгөө нэг хэлний курсын материал нуусан чинь 16-ных мөртлөө яг одоо ингээд relevant юмнууд ингээд cover хийсэн байгаа байхгүй юу? Жишээ нь ингээд одоо тэр нөгөө нэг юу шүү дээ эрүүл мэндтэй тэр дууж их мих гэл тэр тухай байгаа байхгүй. Тэгэл тэжсэн чинь ингээд юу Монголын манай багш болохоор ингээд судлаад нөгөө Монголын тухай ингээд судалгаа хийгээд тэгсэн чинь ингээд хэдэн хувь блэ? Бараг 60 мар 70% 5 км дотор ингээд машинаар зуршдаг гэж байгаа. Боддоо ингээд алхахын оронд төвжрээд машинтай 5 км-ийн зайд ингээд зорчдог хүмүүс гэж байгаа байхгүй бид нар. Тэрний орн ингээд дуу муугаар те эсвэл ингээд алхаад явах боломж нь байдаг. Тэгснэ бас юу лээ average-аараа нэг гэр бүл 2-3 машинтай байдаг гэсэн. Тэр чи хотоггүй яг. Тэр ихтэй бүр real зав ингээд такси машин явдаг хүмүүс байдаг шүү дээ. Би бол гэл бас өөрх ингээд яриа мараа өрнүүлж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд юу ах нь энэ машинтайгаа таксинд явдаг. Өөр бас машин байдаг гэдэг ч юм уу те ингээд амар их тийм хэрэгцээгүй тийм машин бол амар. Сая тэгтээ нэг юу сая Roxy хийсэн шиг ингээд яг тэр одоо Book of Happiness те Book of Happiness тэр яг аз жаргалыг одоо үнэлж байгаа тэр сэдвүүд нь одоо юу гэх хүнд ойлгох эсвэл тэр нөгөө community эсвэл одоо юу гэх тэр гэр бүл ч юм уу те хуваалцах sharing гэд яг тэр ингээ үндсэн фундаментын дарангууд яг хүний яг ингээд боддог те happiness авчирна гэдэг зарим зүйлс бас жоохон хотлоо байгаа байхгүй те. Lamborghini эсвэл whatever тэр luxury stuff те юу гэдэг тэр lavish тэд нар гоё л доо те гоё тэдний ерөөсөө үүсэхгүй мэдээж гоё амар гоё таашаалаг нь юу аха нөгөө нэг цаг хугацааны хувьд тийм моментарны тэгэл нэг хинч одоо гурлаа суугаад амар гоё филинг авна штэ преснод тийм удаан хугацааны мөнгө гоё байшин гоё тэгэл тансаг юу бол тэднийг ерөөсөө үүсгэж чадахгүй гоё. Гэхдээ яг үнэхээр ингээд одоо юу гэдэг урт хугацааны ч юм уу те үнэхээр яг fulfillment аз жаргал өгцөл мөн үү гэхэлэр бас л эргэлзээтэй. Харин тийм. Гэтэ сүүлийн тэр G500 бас л те. Яг орос те. Яг хичнээн тийч ярьж байгаа гэсэн яг орос уумууд бүр гээл. Тэгээ хэр их хугацаанд мэдгүй ямар ч тийм шинжэнгөө л бүр гээл. Гэтэ тэр гоёсан. Би бол яг гişээ манай нэг найз одоо Believe тэрийн найз те. Нууц 80 тийм нууц 80 нэг хизээч хэлэхгүй. Йоо би гэхдээ brand new G class access. Бас ингээд машины бүр амар хоббитой байхгүй ингээд тэрийг би ингээд мэдэрдэг ингээд тэр шинэ машины үнэртэй тэгэл тэр sound mound ингээд бүр яалтчгүй байд юм аа. Гэхдээ ингээд гоё гоё.
Гэтэ ингээд тэр нэг юм өмнө авсан чи ингээд нөгөө машин илүү тийм арт форм байсан юм шиг дээр үе vintage машинууд. Хийцэн ч гэсэн тийм ингээд factory тэг үйлдвэрээсээ ингээд зүгээр 200 шиг гарч марцсан тийм машин байгаа байхгүй жишээ нь Porsche машин тэг ингээд амар тийм limited юунууд бэдийн бэлээ. Тэнгүүд яа ингээ happiness ингээ бодонгод хэрэг надад тийм vintage машин сууж муул амар л happiness ирэх баг. Гэтэ яг уу. Гэтэ яг тэр чин moment тэр ил юм бол. Миний үед яг тэр vintage car гэсэн мөрчлөө яг орчин үеийнх гэвэл шүү дээ. Лада л байна да. Тийм би яагаад лада вэ гэнгүүт нөгөө нэг YouTube дээр нэг тийм бичлэг үзсэн юм аа. Европыг ладагаар туулж яана гэх. Тэгсэн чи яг ингээд яг ладаг муулж байгаа юм л та ингээд амар тухгүй, халаалт байхгүй, инээ тэр радио байхгүй гэхэлтэй хатуу. Тэ электрон одоо нөгөө нэг цог буулгадаг юм байхгүй. Тэгсэн мөртлөө тэр ладаа нь ингээд яалтчихгүй Европоор явчих жоохгүй. Ямар ч асуудалгүй хөнгөн шавар мавар туулаад тийм. Тэнгүүт яг тэгээд миний лада болсон. Тэгээд ладагийн судлаачсан чинь Монгол байд юм билээ. Тэгээд яг тэр хуучны ладаг жоохон шинжилээд гоё болгоод одоо хүртэл үйлдвэржил байгаа юм билээ. Тэнгүүд миний яг дараагийн машин болон та нар сонсч би аваад та нарт харуулсан заяа. Нэг 2 жилийн өмнө лөө лада Монгол нэгдсэн бах тий албаасаар. Яа. Надад бас айгуу сонирхолтой санагдсан. Rosso Motors. Гэтэ надад зүгээр нэг харамсалтай юм уусан чи ингээд нөгөө цагдаагийнханд ингээд supply хийсэн юм билээ. Амар их нөгөө why харагдсан. Итгэхгүй зүгээр ингээд хит их ингээд харагдан гот ингээд гэлтэй. Аа өөдөө гоё юм наагүй зүгээр ингээд мэдгүй. Жахан дийж санагц зүгээр ингээд хаяа ингээд хоор харж байхдаа айгу тийм нандаа харагддаг байхгүй юу? Тэгээ ялангуяа тийм нэг улаан хөрөн мөнгө ч юм уу тийм нэг тийм ногоон мөнгө өдөрстэй. Тэсэн чинь зүгээр ингээд нэмц чи баахан мэдгүй та хоёр тэгдгүүгүй юу ингээд цагдаа гэл тэгэхээр ингээд нэг тийм сейф гэхээс илүү нэг тийм юм төгшүүрний нэг яа ялангуяа Монголд тийм нэг юм байлгүй яах мэдрэмж төрүүлээд байдаг байхгүй юу тэгээд лада маань амар цагдаагийн машин болсон бэл тийм тэгсэн мэтлээ андад нэг тийм гоё юу байна уу vintage машин яа Porsche ямар Porsche яа би яг бас sorry гэхдээ яг үнийг хэлэхэд бол мэдхгүй байна. Загварыг мэдхгүй байна. Гэхдээ Porsche. Мен зав Porsche 911 911 Тэгээ 911. Надад Porsche-гийн ямар загвар аим таалдаг гэж Yellow Bird гэдэг. Porsche Yellow Bird. Миний би Carrera. Yeah, still good. Гэхдээ би штэ юу штэ. Би бүр ингээд би яг л Carrera л хөө юм бэл. Нөгөө Jerry Seinfeldийн Comedians in Cars Getting Coffee гэд би тэрийг арай л амар obsess хийж үзсэн. Би бүр ингээд зөвөр literally угаасаа Comedians in Cars Getting Coffee ахгүй. Тэгэл comedian-нуудыг өрөөд оролцуулдаг. Тэгээд угаасаа тэр нөгөө нэвтрүүлгийг чимж байгаа зүйл бол угаасаа obviously тэрийн conversation дээрэс нь vintage cars. Би тэгтээ car гэхээсээ илүү юу хүсэж байна? Vintage гэвэл би moped хүсэж байна. Би юу хүсэж байна? Moped. Vespa Gran Turismo гэдэг moped. Yes. Moped. Яг одоо гуглаж. Vespa Gran Turismo. Oh my god, тэ бүр. Яг одоо юу хүсэж чинь одоо машин хүсэж чинь гэдээ тэгсэн шүү дээ. Тэрэн дээр дөрүүлээд би тооёроос гоё асуумаар байна л да. За. Бүр тийм сэтгэлээсээ хариулахаар асуул заа. Тэрээр гоё өнгөрлээ. Тооёр мань сонсч байвал тийм. Тэгээ. Яг ямар асуултыг гэмүүд нь шүү дээ. Окей, юм зөв хүсэж ингэж юм чи яг тооёр яг юу хүсэж байна? Гэсэн асуулт. Юу хүсэж ямар гоё юм Vespa ч юм. Энэ манай хоёр moped хараад ингэ. Тэгээд яа асуултыг юус анзаарахгүй байна. Нөө би бүр амар сонссон. За яг тийм за би дахиалж тээ. Яг ирээдүйд биш үү? Одоо чи нэгээд ойрын хэдэн жилдээ ч юм уу ингээд юу хүсэж чинь вэ гэдэг нь болохоор одоо ингээд та хоёрын амьдрал ямар байгаасай. Тэгээ одоо ямар байвал гоё вэ? Одоо юу хүсэж чинь гэдгийг л амар мэдмээр л байна л да. За хин рок циклэтэр л. Вау, окей.
За амьдрал ямар байгаасаа гэж хүсэж байна юу? Тийм. Окей. Миний бодлохоор би зүгээр ингээд цаашдаа мэдгүй нөө хүнд итгэл гэл байгаа шүү дээ. Тийм. Тэгэл ингээл нөө амьдрал явцсан ингээд стресс мэрс хөдөлгдөг зүйлүүд байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээд ер нь аль болох ингээд нэг ач холбогдлохгүйгээр ингээд өнгөрөхийг хүсдэг байхгүй. Тэгээд нөгөө нэг чи ингээд universe ямар зүйл ингээд өөрөө ингээд тий экспорт хийдэг ингээд гадагшлуулна. Тэр нь ирээд ирнэ гэдэгт жоохон итгэдэг. Аха. Тийм тэгэхээр ингээд тэрүүгээрээ хിവэрэ байгаасаа гэж би аяг хүстэй ингээд эргээр хүмүүсийг хараад те хүмүүст ингээд итгэдгээр итгээл тэгэл тэр жоохон хэцүү юм байлээ. Одоо ингээд явцад ингээд хүмүүсийн жоохон зан чанар таних юм уу тий тэгэл юм сонь зүйлүүд тохиолддог. Тэр болгонд амар даун болно. Амар харамсантай. Вау би нүг ингэж утсан штэ гэж жоохон. Би нүнд ингээд нэгцэн штэ гэлөө. Тий ингээд жоохон disappointment явагддаг байхгүй. Тэгээ тэр болгон маань ирээдүйд намайг битгий өөрчлөөсэй гэж би амар хүсдэг. Би ингээд ер нь одоо хүртэл ингээд нэг амар өөрчлөлтсөн юм байхгүй байгаа ч гэсэн ингээд жоохон юм айдсэд гэхгүй ингээд what if те ингээд би жоохон тэрийг алдчихвал яана гэд те. Тэгээд тийм болохоор ингээд зүгээр тийм хүмүүс ингээд бивэндээ ингээд үргэлжтэй нэг жоохон эрэг талаас нь ингээд юмыг хараад байгаад яваасаа гэж амар хүсдэг. Тэр амар ингээд гол санагдаад байхгүй юу? Карьер, марьяар ч юм уу янз бүрийн байхаас илүү уусаа бид нар ч нөгөө нэг нийгэмд л оршиж байгаа болохоор тийм нийгэм нь ингээд мэдгүй жоохон hope жоохон төрүүлээд шүү дээ ингээд одоо ингээд арай ингээд дээр болох юм шигтэй. Гэхдээ ингээд хурдан бол процесс бол биш байх. Гэхдээ ингээд одоо ингээд хэдүүлээ ярьж байгаа ч гэсэн тийм ингээд ярьж байгаа маань ч гэсэн ингээд багаар нэг тийм universe message өгч л байгаа ах гэж үзтээ. Тэгээд ингээд чи өөрөө ингээ юу бодоод хайна уу? Тэр маань ингээд brain ингээд team ингээд юу ингэнэ одоо ингээ орган ингэнэ. Чи ингээ нэг юм бодож штэ. Одоо чи ингээд нэг зүйл өмсөнгүүд амар хүмүүс тэрийг өмсөж байгаа шиг санагдаж ш. Тэнгүүд ингээд brain чи автоматар ингээд сонгоод нэр ингээд атлахын ингээд эсвэл ингээд чаалт тавилангууд тийм ингээд амар сонирн бидэн штэ. Бэдэг аахгүй юу? Тоор тийм бэстэй анда амар сонирн бэстэй. Бэлгийн жоох сонирн байсан. Тийм бэстэй. Андд амар гоёсон. Би андыг хараа бүр уур өсөхгүй. Зайлс юмэр би зөвшөө подкаст хийм үү санагц андаа. Тэнгүүд ингээд brain automatically ингээд нэг пик хийгээд идэм л та тэр информашнуудыг. Тэгээ ингээд чалт хүн болгон чамд харагддаг шиг. Чи брейндээ ингээд ямар мессеж өгнө хөрхи автоматар тэрийг хайгаад идэг. Тэнгүүд ингээд чи ингээд эрэг зүйл ингээд харьяа. Гой зүйлийг ингээд би болохмоор байна ингээд everything тэг бүх зүйл ингээд нэг тийм бас онцгүй бишээ гоё байж болно гэд тэнгүүд нөгөө брейн чи автоматар ингээд машин бариа явж яхад зосоол болддог ч юм уу те. Эсвэл ингээд нэг нөхөр ингээд чамаа дохио оруулдаг ч юм уу те. Эсвэл нэг тийм нэг жижиг юмнууд болоод идэг байхгүй юу гэсэн. Надад бол тэгдэж ш ингээд хаяа тэгэл би ингээд нөгөө тэр негатив юмыг ингээд тэр маань ингээд бас pick up ин бухимдыг ивэл амар их зүйл байна. Тийм. Наас нь юу юм шиг нөө law of attraction. Гэтэ яг тийм бол биш тийм. Зүгээр ингээд brainy тийм хөрхий function юм бэлээ. Тань нэг тэгж бүх юм жахан эргээр харъя гэлтэнгүүд эрэг зүйлүүд чинь чамд ингээд харуулдаг байхгүй ингээд нэг хөөрхөн ингээд явж байгаа ингээд тийм агааралж байгаа ингээд нохоо ингээд зугаалуулж байгаа хүн ч юм уу тий арай нэг юм жижиг сажиг юм уу гой зүйлүүдийг хараад эхэлдэг юм шиг санагддаг байхгүй. За анд юу. Тэр л үргэлжлээсэй гэж хүсэж байна да. Яа би яг шал өөр юм бодож идэгтэй яг зүгээр яг одоо хүсэж байгаа юм гэхлээр би яг нэг тэр яг одоогийн байдлаар хүсэж байгаа юм гэх юм бол би яг одоо өөрийнхөө майнд ч гэдэм юм те эсвэл бодол тэгэд би тэр хүслээ яг ингээд удирдах сурах хүсэж байна. Яа тэгэхээр хаяа би ингээд нэг тийм
өөрхөн би те эсвэл миний би эсвэл миний бодож байгаа юм да би яг I'm not in control гэдэг тийм мэдрэмж хаяа амар их төрдөг байхгүй. За. Би яг ингээ удирдах чадахгүй байна те. Би яг ингээд хүснээсээ эсрэг юм хийгээд байна ч юм уу. Би яг бодож байгаа орсоо яг үнэхээр би ирээдүйд ийм хүсэж байгаа. Тэгсэн мэтлээ би одоо яг тэрнийхээ эсрэг зүйлийг хийгээд байна. Тэрэндээ саад болох зүйлийг хийгээд байна. Тэр нь одоо юу ч үгүй. Procrastination ч юм уу те. Эсвэл ямар нэгэн муу зуршил ч юм уу. Тэг яагаад ч юм хаяа би нэг тиймэрхүү юм наваг амар их одоо жоохон зовоод гэх юм уу. Яг өөрхөн тэр нөө өөрийн гэсэн нэг тийм judgment байгаа штэ. Би өөрийгөө ямар байлгахыг хүсдэг. Тэрнээс болоод ерөөсө тэрэндээ хүрдгүү ч юм шиг. Тэр зүйлийг л би яг өөрөө нэг тийм бүрэн контролтой авахыг хүсэж байна. Тэгээд ер нь бол тэгнэ гэж бодож байна. Nice. You will. Nice man. Юу чадна. Хүсэж байгаа гэвэл яг одоогийн байдлаар хүсэж байгаа гэвэл юм тиймэрлээ. Би яг энэ дээр андыг хэлмээр л та яг манай анд бол яг үнэхээр яг би андыг магтмаар би үнэхээр магтмаар гэдэг. Мань хүн ингээд магтуулах дургу байхгүй юу? Тэгээ би андыг юу гэж магтмаар байдаг вэ гэхлээр мань хүн ингээд яг амар структурны ингээд те би ингэмэрэн ABV гэдэг те 1 2 3 4 гэдэг бүх юмаа яг амар бичээд тоочны бичээд тодорхойлоод мань хүн хийдэг байхгүй юу? Fist bump. Тий, миний хувьд бол шүү дээ. Миний бүр ингээд инспирэшн авдаг хүний нэг л бодлоо. Тий. Би тэгэл ер нь бол тэгэл баг андтай подкаст хийяал гэж юу бодсон шүү дээ. За андыг бүр илүү сайн мэдэж эхлээл окей тэг би нүс их юм сурах юм байна. Энэ хүн яг баг миний эсрэг нь байна гэ тий. Тэгмүүд яг ингээд бид нар хамтраад бас гоё подкаст хийх юм шиг байна гэж байна бодсон. Seriously bro. Яг надаа яг ингээд сая сонсон чи яг үнэхээр амар ичмээр л сонсогч байна. Гэхдээ яг цэвэр төрсөн мэдрэмжээ одоо нуулгүй яг honestly хэлэхэд бол итгэхгүй ягаад ч юм амар тийм би амар тийм overestimated юм шиг сонсогч байна. Гэхдээ яг намайг одоо тэгж бодож одоо хэрвээ үнэхээр тэгсэнд бол амар баярлж байна тийм. Амар тийм mixed одоо emotion гэдэг чинь Тийм. За гэхдээ тэр амар real заяа. Одоо чинь ингээд чи өөрөө нэг юм ингээд батцмаар шүү дээ. Тэнгүүд ингээд чи хэн нэгэнд ийм сэтгэл төрүүлдэг гэхээр ингээд жоохон гайхдаг байхгүй. Тэгээд ингээд бас тэгтээ хүлээж авах нь зөв. Би хамгийн том жишээ л заяа. Хамгийн том бөгөөд хамгийн гоё жишээ. Юу ингээд тэгээд өмнө чи ингээд подкастын студ байгаагүй. Тэгээ ингээл fucking сурвал муурал хийсэл ингээл манай хуучин офисын шүн мөн орж морол бичдэг байсахгүй. Тэгээ яг андын ирсэн чинь яг ойлгосон байхгүй. Анд аим шин цэвэрч хүн. Бүр ингээл жоох юм нуугаад ингээл шууд тоос хорогч асаагаал ингээл шууд ингээл сороод ингээл тэ. Тэгмэд ингээд би ингээд 50 байж байгаа гот ингээд тоос орсон ингээд би аим уурдагс байгаа. Юу зайлаач гэж бэл тэ. Тэг яг сүулт бодоод исэн чинь ингээд би яг андыг дагаад яг амар цэвэрч болсон бас. Тэр толгоон ч ингээл жоохон юм унгууд л ингээл яг анд бодол. Миний анд яг ингээд сорл байсан даа гэдэг. За юм би бас сорч даа гэх. Нэр бодоодсон чинь амар ядарч юм байна гэдэг. Тийм. Мань нүний цэвэрч байдал надад бол амар лс. Би үл яг үндэ үл That's fucking beautiful. Yeah, I'm grateful. Би тийм цэвэрч байгуул дээ. Yeah, I'm grateful. За бэлгийн Ямар байгаасаа гэж юм. Миний амар ингийн. Би өстөө ихлээр ингээд зүгээр хүмүүсийг тэг ялангуяа Монголын нийгмийн байранд амьдарч байгаа ч юм уу тэг ингээд хамт нийгэмд амьдарч байгаа хүмүүсээ зүгээр жоохон юм ойлгоод тэг үйлдэл чинь үр дагавартай байдаг шүү гэдгийг ойлгосоо л гэж хүсэж байна. Яг үнэндээ яг одоо өөр юм хүсмээр юм байна. Тэгэхгүй яг анзаарангууд хүмүүс ингээд нэг юм тэг би л ганцаархна гэсэн юм шиг амар аашилдаг. Тэрнээсээ болоод ингээд яг би стресстэй юм л та. Тэнгүүд яг өөр хүмүүс стресстэй юмгүй би мэдгүй. Тэгээ би зүгээр тэргээл болоосоо чаашин. Болоосоо гэдэг нь муухай үгэлтэй зүгээр ингэ жоохон ойлгоо те ингээд одоо наацх нь ингээд байранд архитаж уухтай ингээд чанга ойрч морилгон те. Бас өөр хүмүүс амьдрдээ штэ. Тэгээ тэнгүүд доотлын байранд чи ингээд нэг юм настай хөгшин их чи ингээд харвцсан хөвтөж явах ч юм уу те. Тэгээ ингээд унтах гингүүт ингээд дээр нь хүмүүс солиор архитаж шаа те. Тим ч юм уу эсвэл хажууталт нь ингээд одоо юу ч байдیں۔ Ингээд
Амар юм. Харилцан хамааралтай. Тий, харин тийм юм аа жоох ойлгоосоо гэж үстэй. Харин. Тий, яг миний хүсэж байгаа юм бол тэр лээ. Тэрийг би тэгээд ингээ бодсон чинь зүгээр л өөрсдөө л бид нар одоо жишээ нь ингээд бүх тэр хүмүүсийг өөрчилж чадахгүй болохоор зүгээр ингээд өөрсдөө бөгөөд тэгээ ингээд дотн байгаа хүмүүстэй ч юм уу те ингээд энэ хүн хүрээндээ ингээл арай өөр байгаал тэгэл тэр ингээд магадгүй те том болол ингээл grow хийгээл хүмүүст нөлөөлөх юм шиг санагдаж байна. Өөр ямар ч арга байхгүй. Үлгэр дөрөл болоосаа гэж юу? Тий. Тий. Тэгж тийм л байна. Окей. За энэ дугаарыг жоохон тий өндөрлөх тал руу оръё. Тий. За тэгээд өнөөдрийн тий урилгыг хүлээж авч оролцсон Roxy буюу оюун дэлгүүртээ баярлалаа. Mind Key. DJ Roxy. За тэр жагтай. Тэнгүүт яг ч зүгээр ер нь одоо яг манай одоо зочинд маань нэг тийм хилээгүй ч юм уу хэлмээр байгаа. Нэг тийм за үгэн чашийн тийм хэлж амжаагүй зүйл. Тийм зүйл өгүүлбэр байна уу? No actually ингээд айгу ингээд нэг нээлттэй олон сэдвэр ярьсан болохоор нэг тим юм бол үлдсэн гэж санагдахгүй л байна. Тэгээд урьж оролцуулсанд бол айгу их баярлалаа. Тэгээ миний бас анхны орсон подкаст боллоо. Баярлалаа. Тэгээд иймэрхүү зүйлүүдийг ингээд нөгөө нэг радио мажид ажиллаж исэн болохоор ингээд ялцчихгүй тийм нэг архив те ингээд нэг тийм архив дэрс нь дурсамжтай зүйл гэж хардаг. Тэгээд ийм time capsule юм шигтэй ингээд энэ үед ингэж ярьж исэн биш үү гэдэг чинь 21 оны 5 сарын 16-нд тийм болохоор ингээд надад бол аягүй үнцэнтэй гой санагдаж байгаа. Тэгээд баярлалаа. Тэнгүүд сонсогчтой бас нэг юм хэлэхэд ингээд бид нар ч гэжтэй би өмнө нь нөгөө лаптопныхаа микрофоноор бичээ жоохон бүтлгүүцсэн байгаа. Гэхдээ яг бүтлгүүцсэн ч гэсэн бид нар нэг 50 минутын бичсэн юм аа. Тэгээд энтэйгээ бас хамт ер нь апплод хийнэ. Тэр нь аль-алийг сонсч болно. Тэгээд яг өмнөх 50 минутын дээр бид нар бас анх ярьсан гэдэг утгаараа бас илүү гоё ирсэн байж магадгүй. Гэхдээ бас энийгээ ч бас давхар оруулна. Тэгээд тий бид нар бол real бид нар акц бүгдийг оруулна. Тий real as motherfuckers тий. Real niggas be. That's what I like about бэлгээ. Yeah, like say яг хэлэхэд болохоор бэлгээ like he has no mask. Like he's like fucking realist. Зүгээр хэлэхэд амар бэлгээ жинхэнэ байгаад тийм аа. Амар жинхэнэ нэг тийм. That's why I do podcast with you, man. Shit, man. I try, man. I try. Тайрны хөрхөн юу яаж try, man. Yeah, зайдаа man. Мөр хариу. Shit, man. Йоо, тэгтээ ингээд хүм болгон л тэгэл байчвал зүгээр болчих юм дөө. Ямар ч тийм маск гоо те. Яг л зүгээр байгаараа л байгаа. Таа зүг бэлгээ шиг лээ заяа. Гэхдээ баян биш шүү дээ зүгээр. I really try. Би амар хичээдсэн шүү тийм байхыг. Бас хаяа ингээд тийм бас сонир хүмүүс байвал бас ингээд хичнээн маск баймарч гисэн хач хүмүүс байдэн шүү дээ. Тэгвэл за окей гэлтэй ингээд тааш мэдж байгаа шүү дээ ингээд тийм. Тэгэл ингээл за гэл. Гэхдээ би амар хичээд юм аа. Би амар хичээд юм. Би яг үнэндээ бол амар дотгошоо хүн байхгүй. Өөг нь бол. Гэхдээ би амар хичээж байгаа. За тэр ч яахаа сонсчтоо. Shit. No the smooth talk guy. Манай 33 дахь дугаар маань ингээ өгөөр өндөрлөж байна. Тэгээд Roxy-д дахин баярлалаа. Гэхдээ би зүгээр яг sorry. За үнэхээр sorry зүгээр. Би нэг орж исэн юм. Яг манах нөгөө нэг юу дуунууд явуулдаг л те. Нэг дуу явуулчаар те. Гэхдээ нөгөө нэг юу ийм амар дууны хүн орж ирсэн болохоор нэг тийм гоё дуу явуулч марч юм шиг санагдаад байна. SoundCloud-аар явж болно. Бид бол 2 файл бэлтжсэн. Нэг нь болохоор YouTube-нууд нь SoundCloud. Тэгээд нэг гоё дуу явуулмаар санагдлаа те. За. Бид нэр ер нь бол явуулдаг те. Like it's first time. За. Окей. Нэг дууга хэлнэ үү? Яг одоо ч за дараа нь явуулсан ч яах тий. За тэгвэл дараа нь орж болно тий. Тэгтээ тэгээд нэг дуу нь орно. Ямар ч тач SoundCloud-аар сонсороо тэр дууг YouTube-аар угаасаа боломжгүй. Тэгээд энэгээр энэ дугаарыг өндөрлцгөөе. Яа баярлаа. Тэгээд та баяр дуусаа
амжилт хүсье. Дахин илүү олон сонирхолтой зочид орох байх гэж найдаж байна. Тэгээ хүсье. Тэгээ баярлаа. Баярлаа. Nice. За бай сонсогчдоо тэгээд Мистик таа бай байцаагаарэ. Гоё нэртэй шүү. Thank you. За бай.